Хай, Тамира байна. Мөхтүүлэн. Кино зааш подкастын 4-р дугаар та бүхэндээ урьж байна. Тэгээ өнөөдрийн маань сэдв юу байгаа лээ? Ажлын байрны драма. Ажлын байран дээрх хүмүүсийн орондох драмануудыг өнөөдрийн сэдвээрээ барьж авч сторинууд бэлдсэн байгаа. Тэгээд YouTube дээр subscribers-ийн маань тоо 200 даваад явсан мэлээ. Тэгээд та нартай баярлалаа гэж хэлэх гэсэн юм аа. Бүх ангийг сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр анх удаа энэ эпизодыг сонсож байгаа хүн байвал бас өмнөх эпизодуудыг сонсч үзээрэй. Тэгээд таалагдвал like, share and subscribe. Эхлэх үү. За эхний story are off my chest subreddit-ээс авсан байгаа. Тэгээ хүмүүс зүгээр confession ерөнхийдөө бичдэг тиймэрхүү subreddit. Тэгээ одоо сэтгэлээ уудалж байгаа. Тийм. Найз залуу маань work wife буюу ажлын их нэртэй болсон нь надад таалагдахгүй байна. За би 25 настай, манай найз залуу 26-тай. Бид хоёр үргэлжлээд бараг 4 жил болж байна. Бид хоёр ковидоос болоод 3 жил long distance relationship байгаа. Ажлаасаа болоод өөр хотод амьдардаг. Түүнд итгэхгүй байх шалтгаан надад байхгүй. Олон жилийн турш хамт байхдаа түүнд итгэх итгэлээ алдахад эсвэл түүний надад хайртай эсэгт эргэлзэхэд хүргэсэн ямар ч зүйл надад тохиолдож байгаагүй. 3 сарын өмнөөс энэ бодол маань өөрчлөгдсөн. Өдрийг яаж өнгөрүүлсэн, ажил дээр юу хийсэн зэрэгээ бид байнга ярилцдаг. Бүх зүйл хэвийн байж байтал тэр хамт ажилладаг охиныхоо талаар ярьж эхлэх боллоо. Түүнийг Эми гэж нэрлэе. Хуурамч нэр. Манай найз залуу тэр компанид ажиллаад 2 жил болж байгаа. Харин Эми бараг дор хаяж 5 жил тэнд ажиллаж байгаа. Тэд саяхан танилцсан гэж хэлэх боломжгүй. Учир нь тэд эхнээсээ нэг хилтэст нэг багт ажиллаж исэн. Найз залуу маань тэнд ажилласан бүхэл хугацааныхаа туршид Эмигийн тухай нэг ч удаа дурдж байгаагүй. Ядчил одоогийнх шиг ингэж ярьдгүй байсан. Ямар тааш найз залуу маань Эми ажил дээрээ ямар гайхалтай болохыг мөн түүн шиг найзтай болсондоо хичнээн баяртай байгаагаа надад хэлв. Энийг нь би эхлээд нэг тоогоогүй. Тэгтэл Эмиг өөрийнхөө ажлын эхнэр гэж дуудахаар нь миний дургу үрсэн. Ажлын нөхөр, ажлын эхнэр гэдэг ойлголтыг би мэднэ. Надад хувьдаа энэ зүйл ерөөсөө таалагддаггүй. Тэд хизэнээс би биенийхээ ажлын эхнэр нөхөр болсон юм бэ гэж би асуусан. Найз залуу маань ажилд орсноос 3 сарын дараанаас тэдний офисынх нь Эми болон найз залууг маань хичнээн хөөрхөн хосууд болох тухай хошигнож эхэлсэн гэж хэлсэн. Тэдний офис Эми болон манай найз залуу хоёрт байнга хамтран хийх шаардлагатай төслүүдийг албаар өгч үүнээс болоод тотнолсон байна. Тэд би биенээс анхаарч халамжилтгаас гадна Эми бүр манай найз залууд өдөр бүр үдийн хоол бэлдэж авчирдаг юм. Тэр найз залуугаас маань юу идэхийг хүсэж байгааг нь асуугаад маргааш нь тэр хоолыг нь хийж авчирдаг. Хайлна. Найз залуу маань намайг хуурч мэхэлж надаас урвсан юм шиг санагдаад түүний яриаг би цааш нь сонсч чадаагүй. Би түүний өдөр хэрхэн өнгөрсөн, ажил нь ямар байсан талаар байнга асуудаг байсан ч тэр надад энэ талаар хизээч хэлж байгаагүй. Эми тэр хоёр тийм ойр дотн байсныг мөн хамт ажилтдаг хүмүүс нь тэдний хооронд нь холбож шоолдог байсныг би ерөөсөө мэдээгүй. Би яхасаа мэдэхгүй байна. Найз залуу маань намайг юмыг хитрхи хүн дээр хүлээж авчин, байхгүй юмыг асуудлыг бий болгоод байна гэсэн. Би түүнд хуурцсан юм шиг л санагдаад байна. Одоо юу яах вэ? За ярахаас өмнө коммент дээр бас нэг нэмэлт мэдээлэл өгсөн байсан байхгүй юу? Тэр уншиж би өөрөө бичсэн. Бас нэрээ тэд ажлаас гадуур уцаар ярьдаг. Бүр Эми түүнээс аль хувцас өөрт нь илүү зохиж байгааг асууж сонголт хэлгүүлдэг. Найз залуугийн маань хэлснээр бол Эми түүнээс ямар өнгийн хувцас өмсөхийг нь асууж байгаад ажил дээр түүнтэй хувцаар ажилладаг гинэ. Гэтэ энэ угаасаа анханасаа амар wild сонсогчлээ л да. Энэ хоёр чинь зүгээр одоо найз залуу найз охин зүгээр юм болцож байгаа хосоод байгаа шүү дээ. Үерхэж байгаа хосоод. Тэгсэн мөртлөө ажил дээрх хүнийгээ work wife тэгснэ өөрөө нэг хамтрагч нь болохоор зүгээр найз охид байгаа байхгүй. Угаасаа тэгэнгүүт анханасаа тэр хүн хартаж эхлэхээр л комент л байл. Ер нь зүгээр хувьдаа work wife work husband гэдэг ойлголтыг юу гэж боддээ. Тэгэл би өөрөө яг үндэ тийм хөдөө офисын юм бол яаж байгааг болохоор тэрийг бол мэдгүй. Гэтэ угаасаа л надаа тийм нэр томьёо өгч мөгөөл тэгээд эхлэхээр угаасаа хүмүүс чинь нэг юм маазралтай нөгөө хитрүүлээд идэг нөгөө нэг тохиолдод байдаг шүү дээ. Тэгээд тэр нь
гэр бүлийнх нь хүмүүс ч юм уу эсвэл хамтрагчд нь магадгүй яаж санагдах вэ гэдгээ ерөөсө бодолцож үзэхгүйгээр ингээд нөхөр ихнэр гэдэг чинь угаасаа ингээд айгүй том ойлголт байгаад байхад тэрийг нь одоо тоглоом шоглооморч гисэн гэж тиймэрхүү нэршил өгөх надад болж байгаа юм тийм таки санагд. Ер нь гэхдээ яг ажил дээрээ ингээд тэ хамт нийлдэг хүн олох ч амар хэцүү байдаг шүү дээ. Ингээд санаа нийлдэг, яриа нийлдэг хүн олох. Тэгээ тэгэнгүүт тийм найзтай болсон нь ингээд амар гоёч гисэн. Бүр яг ингээд work wife гэж дуудаад тэгсэн мөртлөө ингээд тэрийг өмнө нь ерөөсөө яриаггүй байжснаа гинт ингээл те бүр ингээ 2 жил ажилласан мөртлөө тэр хугацаанд ерөөсөө дурдаагүй байжснаа амар сүулт нь оптер шугасаа тийм дотон штэ гэх тэгэхээр ингээд тэгээ яага хэлээгүй юм лээ. Тэгээ яага хэлээгүй юм. Угаасаа баг ажлынх нь ажилд орсноос нь хойш шимпэлж байгаа гэсэн штэ. Тэгэн гоо тэр чинь 2 жилийн хугацаанд ерөөсөө ингээд намайг ажил дээр хүмүүс шиплээд байна гэж ерөөс тийм яриаггүй тэрийгээ баг ингээд нэг жоохон юм нуун далдруулсан жоохон тийм энержи. Тэгээд ингээд ерөөсөө анханасаа одоо за ажлын юм бол ажил гэдэг нөгөө нэг тэр баундари энд ерөөсөө байхгүй байгаа юм шиг надад санагдлаа. Одоо юу гэдэг чинь бивийнхээ ямар хувцас өмсхийг нь юу яадаг маадагч тийм. Тэр бол ингээд амар next level харилцаа юм шиг надад санагдаж байгаа. Одоо хоёлаа одоо хаслаад яв юм аа үе ч гэдэм үү. Айсвал нөгөөх нь ямар хоол идмээр байна гэд тэр хоолыг маргааш нь хийж авчирна гэдэг ч юм уу. Тэр бол жишээлбэл ингэж болно заяа. Одоо ингээд би хоол хийсэн чинь хоолоо амар ихтүүлж игээд тэгээд тэрнээс илүү авчраа. Илүү хоол хийчлээ чи идхүүгээд тэр чи шал өөр асуудал. Гэхдээ ингээд юунд дуртай, юу идмээр байгаа гингүүтээ маргааш нь зориулаад тэр чи амар их ажил шүү дээ. Тэгж одоо нөгөө ингредиенттэй хийх нөгөө зүйлсээ дэлгүүрээс худалдаж авахаас ахуулаад амар том ажил юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бүр амар effort гаргаад хийж байгаа гэхлээр ямар тач энэ Эми гэдэг охин нь бол найз залууд нь жоохон хандтай юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Надаа тэгэж бодгцсан. Эми найз охинтой гэдгийг нь мэддэг болов. Харин би яас гэж бодсон. Энэ залуу хэлээгүй би найз охинтой гэж юусоо хэлээгүй. Тэгээ угаасаа long distance өөр хүмүүжүүдтэй ажилтдаг юм бол манай залуу хэлээгүй байх магадлалтай болов гэж би бас бодлоо. Харин тэр амар магадлалтай. Ягаад гэвэл би одоо хинийг намайг ингээд те аль хэдийн одоо харилцагчтай хостой хүнтэй холбоо байвал би ингээд хичнээн өөрөө ганц бий байсан ч гэсэн эвгүй штэ. Тэгээд ингээд тэгж холбогдож одоо юу гэдэг чи нөгөө нэг 3 дахь хүн юм шиг ойлголт надад өгөөд нэг гэсэн үг штэ. Намайг ингээд баг мистерс юм шиг ингээд болгоод байна ингээд. Тийм болохоор би бүр ингээд хүмүүст ажлынхаа хүмүүс одоо хинтж байдгийн тэр бити тэгж яраа надад амар юу байна гэж шууд хэлэх юм санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө тийм арга хэмжээ аваагүй нэхэр ерөөсөө ч бүр ингээд мэдхгүй байгаа. Тэгээд ингээд харин ч ингээд амар таалагдаад ингээд ер нь хоорондоо ингээд жоохтой те нэг юм байна гэдээ амар бодоод те офс дээр нөгөө нэг Pam Jim хоёр нэг nasty гэдэг чинь нэг ихний сизнүүд дээр тиймэрхүү дөө өөрийгөө ингээд ийм office romance-ийн голтур гэдэг ингээд бодцсон явж идэг. Ингээд өөрийгөө амар sweet cute байж ингээ бодсон явж идэг гэсэн чи яг үнэндээ ингээд амар тийм муухай юмд орооцсон байж магадгүй. Би тэгээд одоо юу гэдэг чинь бусад ажлынхан ч гэсэн ер нь бүгдээрээ магадгүй найз охинтой гэж мэддэггүй байж магадгүй. Тэгээд нөгөөдөл нь ингээл нэг юм залуухан залуу ингээл ажилд ороод залуухан эмэгтэй ажил дээр нь байждаг. Тэгээл нэг жоохон настай ажилч ингээл та хоёр яагаад байгаа маяга ингээл нэг тиймэрхүү өвөдөн штэ нэг юм нэг хэрэг дуртай тэгээд хоёр яасан хөөрхий ингээд тэгдэг хоёр хоордоо ерхээсээ бараг хийх бараг технологи тиймэрхүү дүүл нөхцөл байдал үүссэн яваад байгаа юм болов уу гэж. Тийм л шүү. Магадгүй нөгөө нэг анхандаа тийм байсан мэдлэхэн залуу орж ирээд жоохон нэг тийм ихэндээ ингээд жоохон гоё санагдаач гэх юм уу. Одоо ингээд хүмүүс ингээд ажил дээр нь ингээд энэ охин та хоёр ингээд хөөрхөн мөрхөн ингээд тэгэн гут нь яагаад чи нөгөө залуу нь ингээд жоохон ингээд магадгүй сэтгэл мэтгэл нь ингээд жоохон хөдөлж мэдлээч тийм үү. Тэгээд ингээд анхандаа хилээгүй байжгаад найз охинтой гэдэг анханасаа. Тэгээд тэр нь ингээд даамжирсаар агаад одоо ингээд ийм сонин нөхцөлөд орцсон. Одоо хэрвээ нөгөө эмхтэй анханасаа найз охинтой гэдгийг мэдээгүй байсан бол би чамтай танилцсан хугацааныхаа туршид би найз охинтой байсаа гэдгээ одоо хэлэхээр айгу сонин байдалд орсон. Тэгээд нэг ингэж байж байгаа юм шиг бас тийм байж магадгүй нөгөө залуу. Тэгэхээр энэ залуугийн буруу. Тэгээ залуугийн буруу. Найзтай залуугийн буруу. Энэ
одоо найз охинд нь бол ингээд сэтгэлээр унах ингээ хангалттай шалтгаан болж байгаа. Угаасаа тэгэл нөгөө холын зай тэгээд дээрээс би холтвол сэтгэл холтон болтно гэл тэгэлээд болохоор тэгэл найзлуудаа тэгэл итгэл алдарч байгаа л үлгэн. Тэгээ ерөнхийдөө би хувьдаа бол нөгөө би холт сэтгэл холтныг итгэдэг л дээ. Би ч гэсэн. Амьд шинүүд явж байна. Хоёул тэгээ 4 жил long distance relationship хийгээл нэг тийм ямар ч асуудал юу гараагүй штэ. Ер нь тэгэл communication л байдаг л та. Communication тэгэл ер нь л тэгэл бүх юм яг эцсийн юм дээр communication дээр л тоосдог л шүү дээ. Тийм тэгээд ингүүд яг энэ залуу communication хийгээг байгаа. Тэрнээс үүссэн асуудал юу болоод байгаа байхгүй. Анхнаасаа тэгэл ийм хүн байна гэж хэлсэн байсан бол тэгэл бараг нэг тоохгүй л ахсан. Нэг юм нууж байгаа энержи байгаа болохоор энэс ингээд асуудал ихтгэлцлийн асуудал үүсэж байна. Wifi-ийн ч асуудал биш байгаа даа. Ярилцахгүй байгаагийн асуудал болоод. Гэтэ комментод дээр нь ер нь хүмүүс тэгжилчсэн байлээ. Энэ бол emotional cheating. Тэр ер нь emotional cheating явсараад physical cheating болдог шүү гэх. Emotional cheating гэдэг нь одоо юу гэсэн ойлголт байна? Сэтгэл зүрхний араар тавил юу вэ чи? Нөгөөт нь бие махбодын араар тавил. За сэтгэл зүрхний одоо emotional cheating гэхээр чин одоо нэг тийм хайртай хүнтэйгээ л хуваалцдаг юм одоо тийм нарийн нандин мэдрэмжүүдээ тэр хүнтэй хуваалцаад байна гэсэн үг үстэй. Одоо ер нь зүгээр энгийнээр хэлвэл би ингээд хүнтэй үерхэд харилцаатай юм тусдаа ингээд relationship байж иж өөр хүнийг харах, шохорхох. Өөр хүнийг бодох. Ер нь бол. Ямар ч байдлаар бодож болно тий. Тийм заавал sexual маягаар бодохгүйсэн ч болно. Гэхдээ ингээд зүгээр ингээд тэр хүнд илүү найз охиноосоо илүү нөгөө хүндээ илүү найдах ч гэх юм уу тий. Одоо найз охиндоо хилдэггүй юм аа нөгөө хүнтэйгээ хуваалцах. Тэгмэтчлэн бүгдөө баг ингээд иймэрхүү ингээд хостойгоо хуваалцах хэрэгтэй юм аа өөр хүнтэй хуваалцахыг emotional cheating гэж би ер нь боддог. Харин тий. Тэгээд яг уу бас нэг тийм оргууч юм биш баха. Ингээ яван дээр нөгөө бие махбодын араар тавилт болж хуурдаг гэдэг нь. Тэгэл тэр чинь тэгснэгээл хамаагүй хүн тэгэл хамаг дотроо хуваалцаа явахгүй штэ. Үнэхээр тэгээд тодорхой хэмжээнд таалагддаг хүн байж итгэдэг ингээд татагдж байгаа болоод тэгж байгаа л байлгүй гэж би боддоо штэ. Тэгэхээр угаасаа ихтэй ер нь бол emotional cheating-ийг бас ер нь яг ийм тийм гэж хуваах одоо хар цагаанаар ингэж ярих амар хэцүү. Амар өөрөө ингээд тэр чигтээ юм амар саарл асуудал юм санагддаг. Тийм. Сүүлийн үед ихтэй emotional cheating-ийн тухай ойлголт арай яригддаг болсон юм санагдаад байна. Бол тэгэл араар тавилтаар хийгээгүй л бол тэгэл ямар ч буруугүй л гэж үздэг. Байсан шүү дээ. Тийм. Тэр үнэхдээ emotional cheating бас буруу л да. Тэгээ бас тэр чинь тэгээд яг үнэхээр situation дээрээсээ хамаарад янз бүр баха. Нөхцөл байдлаас болоод тэгээ ер нь энэ залуугийн хувьд гэхдээ нэг асуудал нь одоо ажил дээр за яах уу тэр охноос ингээд зай барих боломжгүй шүү дээ хамт ажиллаж байгаа. Тэгээд ажлынх нь бүр албаар ингээд хамт ажиллаулдаг гэж штэ төсөл мөслөө хоёр хүн хийх шаардлагатай ажил байвал энэ хоёрыг шууд тавьчихдаг. Тэгээд хаарсан тэгээд мэдээж ажил дээр бол яах боломжгүй. Тэнгүүд ажлаас гадуур хуцаар ираад ажлаас гадуур ингээд харилцдаг нь амар эвгүй. Тэгээд бараг л үндсэндээ бол найз охинтойгоо ингээд хамт өнгөрүүлж байгаа quality time-аас илүү нөгөө ажлынхаа охинтой хамт цаг илүү өнгөрөөд байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тэгэл ялтчихгүй энэ бол emotional cheating юм шиг санагдсан. Тэгээ өөрөө трийг ерөөсөй ойлгохгүй байгаа. Найз залуу миний бодлоор ингээд трийгэж анзаарч амжаагүй явж идэл. Гэтэ нэг жоохон тиймэрхүү дүү залуучууд идэв штэ ингээд ойлгохгүй. Нэг жоохон гэдэгждэг тийм ингээд нэг юм нэг тиймэрхүү дүү сүртээд боддгоо зүгээр яасын зүгээр тэгэл найзууд ч манай ажлын явах юм шиг тэгэл нэг яг тиймэрхүү дүү юу та тийм залуу гэж байна. Гэхдээ үнэхээр тэр Эймийн нөгөө найз охиндоо гэдгийг мэдсээрэж ингэж байгаа бол тэгэл амар ажендатай л байна гэсэн үг шүү дээ. Ер нь тэгэл салгаад өөртөө аваас уучиг гэж байгаа юм шиг нэг тиймэрхүү харс наттай л байгаа юм шиг. Тэгээ одоо ялтаж лээ дээ ярилцахаас өөр арга байхгүй юм да. Автоид байхгүй юм. Автоид байхгүй. No. Би яг
энэ 4 жилийн хугацаанд намайг араар тавьжсэн байна гэдэг автыг түлээж байна. Ер нь ихтэй тийм болж таардаг те. Иймэрхүү тохиолдлууд бол сэжиглээд эхлэнгүүд яг үнэндээ тийм юм бүр болоо зөндөө удацсан байж гэж байна. Хэцүү юм аа. За миний эхний стори. Хамт ажилладаг хүнээ өөр хүний өдрийн хоолыг идээд байгааг нь call out хийсэн миний буруу юм. Арслаш MIDS хол дээрээс авсан стори байгаа. Бид бүгдээрээ 30-аас 35 насны хооронд хүмүүсээ энэ асуудал намайг нэлээд удаан хугацаанд бухимдуулж байгаа юм аа. Тэгээ бүх нэрүүдийг нь солилоо. Манай найз Эни нөхөр Дэнтэй би хамт ажилладаг юм аа. Эн амар сайн хоол иддэг бөгөөд Дэнд өдөр болгон маш гоё бенто бэлдэж өгч явуулд юм аа. Аним дээр гардаг шиг бентонууд. Миний өөр нэг хамт ажилладаг Джон үргэлж Дэний хоолыг өөрийнхтэйгээ харьцуулан гоё харагддгийг нь магтдаг байсан. Гэтэл энэ нь сүүлдээ Дэний бенто харьцагаас шууд идэх юм авдаг байдал чилдсэн. Өмнө нь зөвшөөрөл авдаг байсан байх. Гэхдээ одоо тэр биднийг хооллож байх зүгээр суугаад энэ гоё харагдаж байна гэдэл шууд хоолноос нь хатаад аваачдаг байсан. Дэн юу ч хэлээгүй болохоор би нэг тоогоогүй. Гэхдээ Джон хамгийн том мах юм уу зайцыг нь хид хид удаа авсныг би анзаарсан бөгөөд энэ нь нилээд бүдүүлэг санагцсан. Гэхдээ миний асуудал биш болохоор би дуугүй байсан. Би Энтэй ярилцаж байхдаа энэ тухай санамсаргүй дуртахад тэр үүнд нилт дургуйцсан. Тэр Дэнтэй энэ талаар ярилцсан болтой учир нь Дэн үүнээс хойш хоолндоо илүү харам хандах болсон. Тэр Бенто хайрцгаа нээхийн өмнө хэрэг хөлснөө чанга дуугаар зарлаж үсч шүүгээ. Хошигнон мөрөндээгүүрээ эргэж харах гэх мэт үйлдэл хийж эхэлсэн. Гэвч энэ Джоныг зогсоосонгүй. Харахад хэцүү болж эхэлсэн. Дэн улам бухимдаж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн бөгөөд би Джонд наадах чинь баг хоолныхын тал нь байна штэ гэх мэтээр үг хийж эхэлсэн. Джон хариуд нь бүгд хоорондоо наалтсан байна штэ. Энтэр гэж бувтнаад 3 баншиг нь авах жишээний. Дэн ширээнийхэндээ хоол нь хуваалцахад хүрэхгүй гэд хэлэхээр Джон 5 минутын дараа марцчихсан царайлаад шинжгүй хоолноос нь авдаг. Дэн түүнийг өөрийнхөө хоолоо идэхээр Джон жоохон л амсах гэсэн юм гээд Дэнийг сүржгэнж байна гэж хэлдэг. Би Дэнийг энэ талаар ямар их стресстэж байгааг Энаас сонссон. Түүнийг дахиж бенто хийж өгөх хэрэггүй гэсэн бөгөөд Дэн нийтийн хэсэгт хооллохож байсан. Өдрийн хоол идэхээ байсан бүр. Дэнтэй энэ талаар ярилцтал Джоноос маш их залхаж байна гэсэн. Дэн одоо ерөөсө хоол өдөр идэхээ болсон бөгөөд Джон түүнээс өдөр бүр өдийн хоолныхын тухай асууж бенто байхгүй гэдгийг нь сонсоод урам хугарсан царай өдөр болгон гаргаж байгаа гэх. Ядаргаад юм. Энэ 7 хоног үргэлжилсэн. Өнгөрсөн 7 хоногт өдийн хоолоор Джон чангаар Дэнийг өдийн хоолоор их сандаг боллоо гэж хэлэхээр нь миний зэвүү өрөө явчихсан. Яг юу гэснээ санахгүй байгаач чамаас болоод л өдрийн хоол идэхээ болсон гэдгийг чи өөрөө мэдэж байгаа штт. Чи хоолыг нь идээд байдаг үсттэй гэсэн утгатай юм хэлсэн. Хамт сууж байсан хоёр ажилтны үүнийг сонсоод баг зэрэг инээлсэн. Джонны нүүр нь часуулаагаад над руу дуугаа өндөрсгөж эхлэхээр нь би надтай ч бас хоол идэхээ болгон дээ гэж хэлээд яваад гисэн. Одоо оффист байдал баг зэрэг хурцтмал байгаа. Эн надад дуугарсны төлөө талархсан ч Эний хэлснээр энэ нь Дэнд нөлөөлж байгаа гэсэн. Мөн би үүнд оролцож ажил дээр хурцтмал байдал үүсгэсэн буруу байсан юм болов уу гэж харамсч эхэллээ. Нэмэлт мэдээлэл. Дэн, Джон хоёр хоёулаа солонгос хүмүүс. Одоо эндээс ойлгож тааж эхэлж байгаа. Ахмад настай хүнийг хүндлэх ёс их чухал байдаг болохоор тим динамиктэй байдаг юм болов уу? Тэгээд би жоохон хөндлөнгөөс мэдэхгүй байж оролцсон юм шиг санагтаад байгаа. Эн бит хоёр намайг ажилд орохоос өмнө найзууд байсан. Дэн бит хоёр ажлаас найзууд ч гэсэн ажлаас гадуур нэг холбоотой байдаггүй. Тийм би бас ингээд яг эхлээд ингээ уншиж байхдаа юу амар картун шиг юм болоод нэ гэж бодоо явж исэн чинь хоёулаа солонгос хүмүүс гэдгийг нь сонсоод одоо нөгөө солонгос хүмүүс чинь ахмадуудыгаа арай дэндүү нөгөө хүндэлдэг ёстой шүү дээ. Тэгээд ер нь л бол энэ бол зүгээр яг цэвэр ажлын байрны дээр л хилт яваад байгаа байхгүй. Тэгээд бас ингээд юу гэдэг чинь 3 баншиг нь авчаад эднүүс чи хоорондоо наалтсан шүү дээ. Би яах юм гэж байгаа юм чи шинжгүй. Тэгээд Дэнийг бол ерөнхийдөө арай л амар одоо шалны гişхүүр шиг хүү юм байна гэж би бодсон бүр яг ингээд. Тэгсэн надад бүр яг нөгөө офисын нэг анги юм шиг ингээ майк шиг хөдөлгдөд байхгүй нөгөө хоолыг аваад байгаа Джон. Бүр яг тийм Dwight-ийг дээрлээд хоолыг аваад байгаа ч шиг тийм. Яг тийм төсөөл бүр амар инээдтэй санагдлаа. Гэтэ ингээд бүр амар
амар удаан хугацаанд ингээд байвал нэр үнэхээр бүр амар дургуурээ ингээд тесрэхээр шүү дээ. Тийм ингээд дэн ингээд нүдэн дээр нь ингээд стресстэй ингээд өдөр хоол идэхээ болоод бүр тэгээд стресстэй тэгтлэн стресстүүлж ийн гэхээр магадгүй тэр Артур солонгос хэлээр одоо Джон ямар юм хэлдэг юм блэ дэн тийм ээ одоо тиймэрхүү юмнууд. Тэгтээ яг нь одоо тэр нөгөө хүндэлдэг ёс мас нь байх нь зөв л байх. Тэгтээ энэ хүмүүс өөрсдөө солонгост ажиллаж байгаа хүмүүс биш. Ажлынх нь нөгөө hierarchy хэлсэн байсан уу одоо Джон дарган ч юм уу? Тийм байхгүй. Зүгээр Джон биднээс арай ах. Бид нар бүгдээрээ тэгтээ 30-аас 35 насны хүмүүс гэдэг ч байгаа байхгүй. Тийм ерөөсөө ажлын hierarchy дарга марк гэсэн юм ерөөсөө байхгүй. Дээдлийнх нь одоо supervisor нь байсан бол бас амар хэцүү л тийм ингээд амар игүүштэй тэгвэл угаасаа л яг нөгөө нэг одоо альбан тушаалаа гэдэг үл ажиллаж байгаа нөхцөлөд үзээд хоол нэг халбах хоолн дээр тэгээ халбах хоол биш байгаа. Халбах хоол биш үү? Хагас юу мэрч юм дэ бентоных нь хагас хоолыг бараг тийм. Тэгээ одоо бенто чин дотроо нэг ийм бүрхий будаа нэг ийм шарсан зайц ч гэдэг нэг ийм шарсан махтай котлет байлаа гэхэд бараг нэг котлетийг аваа явчихин гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү юм бол. Тэгээд нэг тим комент олж харсан. Нэг би өөрөө солонгос хүн болохоор ийм комент бичиж байна комент бичсэн байгаа байхгүй. Танаа энэ Н гээд ихнэр нь айгүй тийм нөгөө нэг ийм баруунчсан одоо Аз хүн юм шиг байна те. Тэгээд дайн болохоор өөрөө ерөөсөө нөгөө тийм хангалттай их баруунжаагүй зүгээр яг бас нөгөө Аз сэтгэлгээтэй хിവэрэ. Тэгээ хэрвээ ихнэр нь яг Аз сэтгэлгээтэй хിവэрэ байсан бол бараг дарагт нь нэмээд дахиж хоол хийж өгч явуулдаг. Тийм нөгөө манай нөхрийг одоо ингээд хар чандараа одоо дарга нэвшээсэн ч гэсэн одоо нөгөө нэг сомбэ одоо дээдлийнх нь нөгөө синьорт нь ингээд бас ингээд нөхрөө даатгах өгч байгаа юм шиг бараг ингээд бараг 2 бенто бараг өгч явуулахаар харин бүр яг тэгэхээр ингээд яг юм солонгосын work culture одоо ерөнхийдөө ингээд амар дургу хөргмээр токсик байдаг. Тэгээд гэтээ надалаа ингээд иймэрхүү юм том асуудлаас илүү юм ажил дээр ингээд үүсдэг юм жижиг асуудлууд илүү төвхтэй санагдаж байна. Нөгөө нэг ингээд microaggressions гэдэг шүү дээ. Яг ингээд тэрнийг ингээд одоо хүний нөөц рүүгээ ороод ярих гэхлээр амар хитрхи жижиг ка. Тэгээ ингээд өөрөө хоорондоо шийдэх гэхээр том асуудал болчих гээд байдаг ч юм уу. Тэгээ ингээд яг яаж ч болохгүй нэг юм алцгансан юм үүсчихэд байдаг. Тэгээд тийм болохоор юм жижиг юмнууд нь илүү төвхтэй санагдав. Хүмүүс бас арга хэмжээ авах амар хэцүү. Одоо ингээд HR руу ороод хилчлээ гэж бодъё л доо. Тэ яах HR нь ингээд сонсоод чи хоолыг авах байвал. Тийм амар сонир жоохон хүүхдүүд нөгөө хоорондоо муудалцаар нэг эцгийнх нь орж ирээл нэг тэгээд идэв штэ. Тэгэл баг хүүхдүүд хоорондоо асуудлаа ингээд шийдсэн хамаагүй дээр байдаг тийм нөхцөл шиг л. Тийм тэгээд комментнууд дээр нь бас чи одоо Дэни өмнөөс баг HR-т гомдол мэдүүлсэн нэг зүв баха гэд тэгсэн мэс. Тэгвэл та хоёроос урдчлаад Джон HR-т бас та хоёрт гомдол мэдүүлчих боломжтой болохоор нэрээ тийм шүү дээ. Энэ хоёр намайг одоо гадуурч юм эсвэл надлуу ингэж агрессион гаргасан гэдэг ч юм уу. Ажлын уур амьсгал хөвдөд байна. Ажлын уур амьсгал хөвдөд байна. Одоо хамт олонны нөгөө коллектив болоод байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү гомдол мэдүүлэх боломжтой болохоор. Тийм бас юмнууд байсан комментнууд дээр нь. Тэгээ би бол төвчгүй. Би бол яг ингээд надлуу миний ингээд тоол руу ингээд за эхний нэг удаа яахт нь ингээд what the fuck за окей гэдэг өнгөрөн маргааш нь дахиад миний хоол руу ингээд гараа ингээд явуулж ивэл би гарын яг алхтаад байгаа би I'm not a violent person гэтээ хоолны асуудал дээр ялангуяа ингээд хайртай хүн нь сэтгэл гаргаж хийсэн хоол байж ах чинь тэ дэлгүүрээс авцсан зүгээр хоол авчин бас шал өөрөхгүй. Тэгээ дээрэс нь нөгөө хүн нь ядаж асуухгүйгээр ингээд энэ ясаа идэх юм бэ гэдэг амсч болох уу биш те яг хоо ингээд за яг хиндэ магадгүй тийшгсэн л ахтаа тэнгүүдээ явах тусам тэгээд тэрхээ болж гарч байгаа. Тийм тэгэл тэр чинь ингээд энэ стагаа ярих чинь ингээл дураараа юунаас бентоос юм аа. Би нөгөө өөрөө нэг юм confrontation те ингээд юмтай ингэж нүүр тулж ингэж шийддэг төрлийн хүн биш. Ээл нөгөө би бол тэгэл нэрнгэс хоол тэгэл болчихсон. Ажил дээрээ бол хоол идэх явлаа. Айгуул тэгэл зүгээр гурлан идэх юм мэдээл сууч. Тэгээ ингээд нэрээ тэгэж үзэх хэрэгтэй байна. Заяа.
Дайн ажил дээр албаар муухай амттай хоол авчрах хэрэгтэй. Бүр ингээд идэхий аргагүй юм авчраа. Тэгээд өөрөө идэхгүй ингээд дэлгэж 50 гутал тэр нь гоё ярагддаг заяа. Тэгэнгүүт нөгөө Жон нь ирээд гэд идэл тэгээд амар муухай амттай байл. Муухай амттай гэж хэлж чадахгүй. Нөгөө амар тэр чин рүүд штэ ингээд эхнэрийнх нь хийсэн хоол ямар байлаар амттай ингэж хэлж чадахгүй. Үгүй Жон хэлж магадгүй. Би бол тэгж бод. Би бол баг хаалнда ингээд laxity гүйлгдэг юм уу? Тийм гүйлгдэг юм you gonna learn today. Тэгээ бүр Томас болчих юм шүү. Хүний биед хортой юм уу? Тэгэхээр шууд ямар эго матч яаж батлах юм бэ тийм үстэй. Гэтэ өөрөө яах гэж хүний юм. Тийм л дээ. Бүр ингээд үнэхээр зөв үргэлж тэгж байна. Тэгээ би бол амар зөв үргэлж тэгж магадгүй. Дэн бол яг хүмүүс яг хэлчихсэн. Наа чи яг шалны альчуур шиг юм байна. Хүн болгоноор дээгүүрээ гიშгүүлээ явж идэг. Тэгээд ингээ push over next level push over тэгээд одоо их нэрийнхээ найзаар ажил дээрээ өмөрүүлүүлээд ингээ байж байгаа. Жаахан grow a backbone. Тэгээд тиймэрхүү юмнууд ер нь бол байсан. Энэ бол айгу frustrating уншаад айгу дургу хүрмээр. Тийм story эсэ. Тэгээ би бол гэхдээ үнэхээр ингээд яг зүгээр ярилцаад ингээд өнгөрч болох юм шиг санагдахгүй наа. Ингээд угаасаа үг авахааргүй хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэл баг үнэхээр юм teacher lesson маягаар ингээд тэгж өрхөнд оруулаад ингээд үнэхээр ямар нэгэн байдлаар өшөөгөө авах хэрэгтэй. Жижигхэн байдлаар тий. Тэгтээ нэг petty revenge гэж байдаг шүү дээ. Тиймэрхүү маягаар. Гэтэ яг ингээ уншиж байхад Солонгос гэдгийг нь мэдсэн ч гэсэн надад яг нэг юм оффист ажилтдаг нэг Монгол нэг 40 мөчтэй нэг ах нар төсөөлөгдсөн. Нэг юм хээшаагүй гэдгийнхээ ардуур ингээд нуугддээ штэ. Одоо манай тэр насны нэг ах нар ч хээшаагүй ч одоо нэг тиймэрхүү юугаар л хүмүүсийн юмд ханддаг. Тэгээд худлаагаасаа нэг тийм хинэггүй юм шиг одоо нэг юм ямар ч юм боддгоо ингээд гэж вэждэг хүн юм шиг. Тэгэн гот яг өөрийг нь ингээд конфронтинг гот ингээд ууралж муурлаад энэ эмгтэл башигсан машигсан чи юмсртэй мөртэй ингээд тэгж хариуллаарсан байна. Ийм да. За дараагийн story. r/today I fucked up. За. Subreddit-ээс авсан. Эхлээд англиар юуг нь уншижээ. Today I fucked up by sleeping in the bathroom at work. Ажлынхаа нойлд унтжгаад асуудалд орлоо гэсэн утгатай. За. Би коллежод өнгөж төгсөөд нэгтлэн бодох бүртгэлийн ажил чинээр орвоо. Өглөөний 10 цагаас өмнө сэрж сураагүй боловч одоо өглөө 6 цаг сэрэх шаардлагатай болсон. Ядчаатал би шөнө 12 өнгөрөөж унтдаг зуршилтай болохоор ихэнх өдрүүдэд 5-6 цагаас бага нойр авч байгаа. Энэ нь тийм хэцүү биш ч өдөр бүр 11 болоод 16 цагийн үед маш их ядардаг. Ашгүй манай компани их тийм чийл 50 уур амьсгалтай. Тэд ажилчдаа бос жалхах 10 минут эсвэл бүр хаяада 30 минутын завсарлага авахыг хүртэл зөвшөөрдөг. Мэдээж үүнийг нь хэтрүүлэн ашиглаж болохгүй. Гэтэ 2 цаг тутамд 15 минутын завсарлага авах нь маш хэвэн юм аа. Тиймээс би өдрийн завсарлагааныхаа 2-ыг нь цурам хийхэд зориулах болов. Харамсалтай нь энэ оффист аюулгүй тайван унтах газар байхгүй. Хурлын өрөөнүүд байгаа ч хин нэгэнд хэрэг болвол төвхтэй авах тул би ашигладгүй. Мөн ширээн дээр унтах нь дэмж тохиромжтой биш. Манай давхурт 2 угаалгын өрөө байдаг. Нэг нь олон жорлонтой байдгал энгийн угаалгын өрөө, нөгөө нь ганц хүн л ордог угаалгын өрөө. Маш сайхан цэвэрхэн угаалгын өрөө байдаг. Дотор нь бас маш тухтай сандал байдаг. Яагаад гэдгийг мэдэхгүй ч гэсэн үнэхээр тав тухтай арьсан сандал дотор нь байдаг. Хэрв хаалга нь хаалттай л байвал түүний хүн ашиглаж байгаа гэсэн үг. Тиймээс би хитрхийх ядарсан үедээ тийшээ ороод 15 минут унтаж амардаг. Энэ ариун цэврийн өрөө харилцагчийн үйлчлэгээний төвийн дотор байрладаг. Нөгөө ариун цэврийн өрөө нь маш ойрхон 15 секундын зайтай байдаг тул би хэнийг нэг ариун цэврийн өрөө хэрэглэхэд нь саад болдгоо. Тиймээс би тэр нойлд ороод сэрүүлэг тавиад унтдаг. Би хамгийн багадаа 10 удаа ингэж үтсэн. Би үргэлж цагтаа сэрдэг байсан, бүх зүйл зүгээр гэж утсан. Өнөөдөр би сэрүүлэг дуурахаас 2 минутын өмнө өөрөө сэрчихсэн. Би нилээд чанга хурхирч байв. Би хөвчлэн хурхирдаггүй ч сандал дээр сууж унтахаар хурхирах амархан байдаг бололтой. Ариун цэврийн өрөөний агаар жуулагч нилээд чанга бас үйлчлэгээний төвийн хүмүүс байнга уцаар ярьж байдаг болохоор би үүнд нэг их ач холбогдол өгөөгүй. Өнөөдөр би ариун цэврийн өрөөнөөс гараад иртэл тэдний нэг нь намайг шоолоод сайхан нойр аввуу гэж асуухаар нь би хаа тийм ээ та яаж мэдсэн гэв. Тэгсэн намайг тийшээ орохороо өдөр бүр ингэж хурхирдаг гэж хэлсэн.
Тэгэхээр би тэнд унтсан өдөр бүр миний чанга хурхирах дуу үйлчлэгээний төвөнд бүгдэд нь тэдний ярианаас ч ариун цэврийн өрөөний агааржуулагчаас ч илүү чанга сонсогддог байсан байх нь. Яа. Тэгээд намуухан сэрүүлэгний ая дуурахыг залхуулад худлаагаасаа нойлын ус татж байгаа чимээч тэд сонссон. Тэгээд намайг гарч ирэхийг тэд бүгд харсан байна. Одооноос гэртээ сайн нойр авч эхлэхээс. Одоо наад залууч ингээд энэ ажил дээрээ зүгээр л нэг хорхирдаг гар гэдгээс өөр ямар ч юм юугүй. Нэр хүндэд зүгээр шалаарч гэх нэж зүгээр тэгтэл яг нөгөө хорхирдаг залуу гэдэг даа хүн болгож хэлж мэддэг болоо. Тэр ичмэр байгаас тэг ингээд одоо ихтэй ингээд бүр ичмэрэн заяа хүмүүс ингээд унтж байгааг мэдээг бол бүр ичмэр шүү. Харин 15 минут өдөрт 2 удаа заяа. 0 ороод алга болчиход байвал энэ одоо ямар гиз хүзээ яаж амт бэ гэх үү. Тэгээд баг унтдгаас нь илүү тийм. Баадаг залуу өгснөөс хүрдэг залуу юм дээр л дээ. Яа, тэгтээ ингээд бас ингээд амар гоё атаархан орон заяа. Ороо шууд унтчихдаг. Харин ямар амар унтдаг. Яаж ингээд ороод нам унтаал тэгэл 10 минут ингээд ямар сайхан цурам хийчихвэ гэж босоод ирдэг. Тэгтээ тийм сайко хүмүүс үед юм л. Ингээд хөвтөл ингээд шууд хаан чамаагүй юу? Унтчихдаг. Тиймэрхүү хүмүүс үед юм л. Тэгтээ угаасаа яг яалтчгүй нэг тийм ажлын байран дээр унталт. Бэст гоё. Яа, үнэхээр гоё. Тэгэхээр бүр шалан дээр хөвтчихсэн ч гэсэн яг мэдж байгаа шүү дээ. Би яг нөгөө нэг Тайванд ингээд ресторан цагийн ажил хийдгээс ахгүй зөөгчдөг. Тэгээд нөгөө ер нь Тайван хятад ингээд Солонгос ер нь Азийн орнууд ч нөгөө нэг үдийн цайны цаг өнгөрөөд оройн цайны цаг хүртэл ингээд хаалгаачдаг нэг 3 цагийн хооронд. Тэгээд тэр үеэрээ ингээд ажилчид нь унтдаг байхгүй юу манай ресторан дээр. Тэ ингээд нөгөө мөнгө зөнгөө хэмнэх гэдэг юм яа тийм гэрэлнүүдээ бүгдийг унтраад тэгээд агааржуулагч нөгөө AC-гээ хүртэл унтраачдаг. Тэгээ ингээд бүр амар бөхчөн болчтой нөгөө 50 амар бөхчөн тэгээд амар бөхчөн болоод тэг бүр ингээд амар ингээд бүр нозоорол ингээд нойр бүр амар хүрдэг заяа. Тэг ингээд чимэрс ямар ч тухтаа унтах нөхцөл байдал байхгүй шүү дээ. Тэгээ бид нар ингээд нөгөө нэг ширээ тойроод нөгөө сандалнуудаа ингээд оршиг ингээд яагаад нийлүүлж тавьж агаад ингээд дээр нь ингээд унтдаг байсан байхгүй юу. Тэгээ ингээд бүгд унтдаг заяа. Тоогооч нор, менежер нь бүгд унтдаг. Тэгэл бүр best nap зүгээр наавч швар би ингээд оройч тэгж амардаг заяа. Бүр амар гоё амардаг. Бүр ингээд бүр нөгөө нэг шүүсүүс асарч сэрдэж штэ нэг ингээд бүр хаана байгаа мартаад хин гэдгээ марттлаа унтдаг. Бүр яг тийм унталт заяа. Амар гоё. Тэрийг би бүр ингээд миний баг ингээд хамгийн их сандаг зүйл шүү. Тэгэж унтах юмсан. Тэрнээс хойш тэгэж унтаагүй гэж. Тэгэж бүр ингээд унтах юмсан бүр ингээд яг цохиулаад ингээд ухаалтцсан шүү унтдаг яа. Тэгтээ хүмүүс амар тэгсэн мэлээ доогоор нь комментэн дээр нь ингээд ажлын газрууд ер нь цаанаасаа nap хийх цаг гаргаж өгдөг байвал амар ажилт нь баг ингээд хүний нөгөө нэг ажиллах чадамж илүү сайжирдаг. Бүр ингээд улам сэрэгдэг. Тэгээ угаасаа нөгөө нэг ихэнх хүмүүсийн одоо нөгөө үдийн цайны цагаар ингээд амар тархин ядраад яг тэгээ тэр үеэр ингээд амар нойрон хүрээд одоо нөгөө 12-оос одоо 1 цаг үед гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр үед нөгөө нэг ингээд за ямар нэгэн байдлаар ажлын ярилцлага өгөх ч юм уу эсвэл нөгөө нэг ажил дээр репрезентацийн тавих ч юм уу те том юм чухал ажилтай байвал тэр үеэр хийсэн ажил нь ерөнхийдөө хүмүүс тэрийг нь ерөөсөө сайн хүлээж авдаггүй. Тэгээ ерөөсөө үр дүнд хүрдэггүй гэсэн. Тийм судалгаан төр байдаг гэдэг чил. Тэгээд ерөнхийдөө тэр цагийг ингээд айлуулах ингээд чухал ажил хийхээс ингээд тэр цагийг avoid хийх хэрэгтэй. Тэр цагаа сууд үеэр ерөнхийдөө хамаагүй чухал ажиллаа хийх хэрэгтэй. Тийм. Тэгээ ер нь бол тэгээд бүх компаниуд цэцэрлэг шиг ажиллах хэрэгтэй. Нөгөө нэг хоёлоо нэг Япон кино үзчихсэн санаж нөгөө тэрэн дээрсэн чинь ажилчдаа mandatory nap хийлгүүл. Яг гэрлийн унтраад байгаа. Бүгд шалган дээр хөнжлөө тавиад унтдаг тий. Тэр бүр амар гоё. Нэг цаг тэгээл унтчихвол бүр амар сэргэх баха. Ажил дээр. Tremble all you want гэдэг. Тийм киноос. Хөөрхөн киноос тий. Тий, тэр хөөрхөн киноос. Тэрийг нэрнгээсэ үзээгүй хүмүүс байвал үзээрэй. Хөөрхөн rom-com киноос. Тий, ажлын байрны юмнууд бас амар их гардаг хөөрхөн киноос. Гэхдээ энэ бас айгу дажгүй гоё компани байна тий. Ер нь нэг тийм амар хатуу юу байхгүйс ажилчтай боддог
Тийм тэгээд энэ их асуудал болохгүй те чи ингээд 0 ороод унтаад байна. Тийм асуудал болохгүй. Тэгээд энэ хэлдэл good for you гэж баг өнгөрсөн юм санагдсан ш надад. Харин тийм. Тэ жоо хоосон компани. За миний дараагийн стори r/mid-аас болоос авсан. Найзаасаа миний ажилтдаг ресторанд ажлын арга хэмжээ зохион байгуулахаа зогсоохыг хүссэн миний буруу юу? За. Би 20 настай эмэгтэй. Тэгээд манай ажлын Камила 23 настай эмэгтэй. Бид хоёр ер нь бол эртнээс бие биенээ таньдаг байсан ч өнгөрсөн оны ихээр намайг ажилд ороход илүү дотносож танилцсан. Тэр үндсэндээ манай даргын туслах юм аа. Энд ажиллахаас гадна 11 дугаар сараас эхлэн би нэг ресторанд Баасан гарагийн орой Бямб ням гарагт болон баяруудаар хагас цагийн ажил хийдэг болсон. Манай дарга 52 настай юм шиг харагддаг гэж. 52 настай юм шиг санагддаг. Сард дор хаяж нэг удаа эсвэл маш том төслийг дуусгахад манай офисын бүх ажилтнуудад зориулж оройн хоол зохион байгуулах дуртай. Ихэвчлэн би очиж чаддаг болохоор энэ талаарх яриаг нэг их анзаардаг байсан. 1-р сарын ихээр жилийн нээлтийн оройн хоол миний ажилтдаг ресторанд болох нь тодорхой болсон. Би Камилагаас асуухад тэр анзаараагүй захиалга хийх гэсэн учраас өөрчлөх боломжгүй гэж хэлсэн. Тэр оройн хоол надад их эвгүй байсан. Учир нь хамт ажиллагчд маань намайг өөрсдөө сууж хооллохыг байн гуйж нэг л сонин харцаар миний бодлоор бол өрөвдсөн харц байсан байх намайг хараад байсан. Тэд их хэмжээний тип үлдээсэн сайхан байсан ч гэсэн надад эвгүй санагцсан. Үүний дараа бүгд намайг надтай өөрөөр харьцаж гисэн бөгөөд бүр манай дараах намайг хажуу тийш нь дуудаж авчираад бүх зүйл зүгээр үү гэж асуусан нь үнэхээр инээдтэй байсан. Сайн санаж тэгсэн ч гэсэн би хувийн амьдралынхаа талаар ажил дээрээ тэр бүр ярьдаггүй болохоор энэ намайг үнэхээр бухимдуулсан. 2-р сарын оройн хоолч гисэн миний ажилдаг ресторан дахин боллоо. Би Камилагаас асуугаад тэр газар үнэхээр таалагдсан. Тэгээд түүний хийж чадах зүйл байхгүй гэсэн. Би эвгүй байдлаас зайлсхийхийн тулд ресторанд гал тогоонд ажилдаг өөр нэг ажилтнтай байраа солихоор шийдсэн өмнө нь зөөгч байсан юм. Ээлж эхлээд нэгч цаг болоогүй байхад эзэн ирээд 4-р ширээ буюу манай хамт ажиллагчд маань сууж байгаа ширээ намайг дуудсан учраас би дахин байраа солих хэрэгтэйг мэдгдсэн. Би байраа солиход Камила намайг тэднээс нуугдаад байна гэж хошгонсон бөгөөд бүх зүйл дахиад л эвгүй болсон. Үүний дараа би Камилад мессеж илгээж оройн хоолыг энд дахиж зохион байгуулахаа зогсоохыг гуйсан. Тэр чадахгүй гэсэн бөгөөд үүнээс нь болоод бид маргалцсан. Би түүнийг муу найз байна гэж хэлэхэд тэр нэг ажлын газрын хүмүүс нөгөө ажлын газар дээр надтай таарахаас тийм их хичиж байгаа юм бол ажлуудынхаа нэгийг нь хай гэж хэлсэн. Тэр бас намайг ядуу гэж хэлсэн ч сүүлдээ уучлалтгүйсэн. Энд би буруутай юу? Би мэдээж залуу хүн учраас иммачур аашилж байгаа эсгээсээ мэдэхгүй байна л да. Камила надад гомцсон байгаа одоогор. Юу гэсэн? Зүгээр ингээд she's just being asshole for no reason. Ямар ч юм шалтгаангүйгээр asshole. Угаасаа л энэ өхөнд ямар нэг байдлаар дургуул хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ нэг хутлаа миний найз гэдэг яг ингээд тэгээд хуурамч. Тэгээд ингээд ажлынхнийхаа өмнө албаар энэ өхнийг юм эвгүй байдалд оруулж өөрөө тэрийгээ ингэж ийм power одоо өөрөөсөө тэр өхнөөс илүү гэдэг мэдрэмж авах гэж албаар энэ газар ингээд дахин захиалга өгөөд тэгээд нөгөө охинороо дээрээс нэмж үйлчлүүлээд тэгээд байгаа л нөхцөл байдал байна л да. Тэ. Яа, тэгснэ амар сонио эсрэгээрээ Камил нь өөрт нь уралцсан тий. Тийм, Камил нь тэгвэл би гомдлоо. Тэгээд манай өвпөл лог нь гомдол одоо ингээд ямар тохиолдолд хүнийг ядуу гэж дуудах чинь окей юм бэ? Сонирм байгаас дээ. Ялангуяа найзаасаа тийм юм сонсох чинь амар доромжилж байгаа л юм шүү дээ. Угаасаа л улаан цай доромжлол. Тэгснэ яг тэр надаас дараа нь уучлалт гуйсан л да. Гэхдээ тэр надад гомдсон байгаа. Тэгээд угаасаа яг ингээд нэг юм бас нэг 3 насны ялгаач гэсэн бас нэг 3 насны ялгаа байгаа штэ. Тэгээд энэ Камилан болохоор бас нэг 23 та өөрөөс нэг 3 ихч болохоор тэгээд бас ингээд манипулейт тэгээд одоо тодорхой хэмжээнд юу гэдэг чинь манай OP ажлаа илүү сайн хийдэг ч гэдэг юм уу. Ажил дээрээ нөгөө илүү үнэлэгддэг. Тэгээд тэрийг ингээд нэг юм жижигхэн аргаар яаж ингэж энэ охноос ингэж хариугаа авч би ингээд нэг юм энэ охныг доош нээх үү гэдэг нэг ингээд иймэрхүү юмнууд намайг ингээд амар гайхшруулдаг байхгүй зүгээр ингээд
чи зүгээр л айсвал зүгээр ингээд новш байх гэж л новш байгаад байгаа юм шиг ингээд зүгээр чи зүгээр ингээд хүнийг зовоохын тулд л зовоож байгаа чамд ингээд ямар ч юм нэг юм харин тий яаж тийм байд тэр яаж сайн эргээр нөлөөлж байгаа юм тий тэгэхээр ингээд яг бусдыг доош хаяж өөрийгөө дээш нь өргөдгөө гэдэг штеп угаасаа тэгэл тийм наад захын юм ингээд ойлгодгүй хүн байгаа даахгүй. Тэгээ тэгэнгүүт манай OP ч гэсэн тэрийг ингээд олж харахгүй найз гээл ингээд нөгөөдхөө хараал. Энэ бүртээ амар дургуурмээр хүн ингээд амар хичээнгүү хүн байгаа хгүй юу? OP 2-ын 2 ажил ингээд зэрэг хийж гинэ гэдэг чинь ингээд энгийн хүний хийдэг ажил хийж чадах юм ерөөсөө биш. Амар чин сэтгэлээсээ ингээд хичээнгүү тэ ажил амьдралаа үнэхээр зохицуулж чаддаг байж ижил 2 дахь ажилтай болно шүү дээ. Тэгэхэд ингээд тэрийг ингээд тэг чи энэ хоёрыг огцуулахаас ингээд ичээд байгаа юм бол нэгээс нь гараач гэд. Айгуу ажлаас нь гаргуулах гээд байгаа юм уу? Яах гээд байгаа. Юу гэсэн үгийн амар тийм амархан байсан бол юу гэж 2 дахь ажилд орох юм бэ тийм үстэй. Гээл үнэхээр хэрэгтэй болол орсон байгаа шүү дээ. Тэгээ энэ нэг комент ер нь бол айгуу гоё тайлбарлаад өгчихсэн комент байсан. Зориуд чамайг ийм байдалд оруулж байгаамаа. Ерөөсөө ч найз чинь биш. Тэгээ өөрөө байж байх ёстой ажлынхаа үйл авалт дээр үйлчлэгч угаасаа муухай. Одоо тэр хүн бас тэр хоолны юм дээр нь байх л ёстой шүү дээ. Ресторанд ажиллахад буруу зүйл байхгүй. Харин тэр үүнийг буруу мэтэр чамд мэдрүүлэхээр оролдоод байна. Дээр нь чи 20 настай мэдээж орлогоо нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүхнээ хийж гин. Энэ бол түүний өөртөө ихтгэлгүй байдлын тухай болохоос ш чамтай ямар ч холбоогүй. Тэгээд тэр чамайг эдгээр арга хэмжээнд зориуд зөөгчийн үүрэг гүйцэтгүүлээд тэр нөгөө өөртөө ихтгэлгүй байдлаа тэгж нөхөөд байна. Түүнийг алгасч шууд даргатайгаа уулзах хэрэгтэй. Чиний найз чинь даргат чинь одоо та нарыг ирэхээр ингээд айгуу гоё байдгаа. Ингээд та нар ингээд тип үлдээдэг болохоор бүгдээрээ ингээд хинийгээ дэмжээд баг ингээд хоолны газар руу очижээ. Өмнө ингээд очиход ингээд бид нарт айгуу баярлсан ингээд даргатаа хэлээд тэгж яасан байж магадгүй. Тийм болохоор өөрөө шууд найзыгаа даваад даргатайгаа харьцаад тэгээд энэ нь ингээд намдад жоохон юм эвгүй сэтгэл төрүүлээд байна гэдгээ тайлбарлаа. Тэгээд чи ширээний ард сууж байгаа бусад хүмүүсийн нэгэн адил багийн гишүүн штэ. Чи оролцож чадахгүй байсан ч тэд өөр ресторанд очих хэвээр. Ингэснээр танд дарамт ядаж болохгүй. Тэд чамаар үйлчлүүлж ихтэй бөхснөөрөө тусалж байгаа юм ерөөсөө биш. Тэр чамаа хоёр ажил дээр хоёуланд нь багийн тоглогч биш мэт харагдуулж байна гэж байгаа. Чи тэр ширээнүүдэд үйлчлэхийг хүсэхгүй байхад тэд тусгаал нь чамайг дуудаж байна. Хэрэг эсэргүүцвэл энэ нь рестораны хувьд асуудал болоод рестораны одоо зохион байгуулагч гэдэг юм уу дарга менежерүүдийн хувьд чамайг эвгүй байдалд оруулаад байна. Хэрэг чи сууж багтаагаа нэгдэхгүй бол эвгүй байдал угаасаа үүсэж байгаа. Тэгээ ямар ч хувилбарт ингээд хожих боломжгүй нөхцөл байдал чамайг оруулаад байна. Тийм болохоор даргатайгаа эхлээд өөрөө шууд давж харилцаад үзээ гэсэн энэ коммент. Яг нөхцөл байдгийг аяа. Яалтчгүй л зориудаар ингээд гай болоод байгаа юм шиг харагдаж байна л да. Альж талаас нь харсан. Тийм. Бүр яг юм кинон дээр гардаг шиг юм яг юм. Юу мөрөө солонгос ангид киноны плот шиг байдаг. Нөө ингээд одоо нэг ядуу охин байдаг шүү дээ. Дандаа тэгээд тэнгууд нэг баяа айлын CEO орж ирээд авардаг яг тийм ситуэйшн үүсгээд байгаа байхгүй юу? Тэгэн гот ингээ нөгөө нэг ажил дээр нь ингээд нөгөө CEO-г нь олон жил харж явсан нөгөө нэг охин ингээд худлаагаасаа ингээд найз олж ингэж юу яаж гот дараа нь ингээд нөгөөтхөө бараг ингээд юу нөгөө залуугийнхаа өмнө ингээд муухай харагдуулдаг тийм үү тийм. Классик солонгос гэдэг кино л харагдаад. Классик солонгос гэдэг киноос. Тэгтээ амар юм им historyтэй болов гэж амар бодогдсон. Яг өмнө нь би нэгэ мэддэг байсан ч гэсэн яг ажилд орсноос хойш ер нь найзууд болсон гэж байгаа. Тэгэхээр яг ингээд өмнө нь ингээд тийм red flag те янз бүрийн behavior янз бүрийн асуудал гаргаж байгаагүй юм хата гэд би тэрийг ингээд манай OP ерөөсөө тэр нөгөө нэг юм red flag зан хаашиг ерөөсөө анзаараагүй те тэгж агаал. Тэгээ угаасаа энэ дээр бичснээр бол манай OP бол угаасаа яг гүмжин дийшээ. Ингээд ямар ч юм ингээд цэвэр ингээд ямар ч гинэн тэмтгий ингээд бүхний сайн сайханд ингээд итгэдэг хүмүүсийг ерөөсөө тэгж юу яадаг уу одоо шижгэлж мижгэлж хардаг. Ерөөсөө бүхнийг л яг өөр шигэ сайхан сэтгэлтэй хичээнгүй ажилч гэж тэгж хардаг юм шиг бичигдсэн байгаадсан. Үнээр яг бүр ингээд next level киноны гол дүрээ айгу
100 анги struggle хийж CEO-то суугаад дуустдаг төрлөө тийм л өвд яваад байна. тэгж бичигдсэн байгаа дээ. Гэтэ бити тэгээс өөрийнхөө чадлаараа амжилттай амьдраасаа гэж энэ үнд бол үсмээр байгаа. Тийм ер нь хин нэгэн өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүлээхгүйгээр өөрөө шууд ингээд өөрийнхөө төлөө босоод надаа ингэж байгаа амар юу байна тэ гэд хэлэхэд бол нэг асуудалтай юм шиг бол санагдахгүй л юм. Одоо бол full time ажиллаж гин. Тэгэн гутаа 5 дахь хагас бүтэн сайн амралтынхаа өдрүүдээр нэмж ажиллаж гин. Тэгэн гутаа баярын өдрүүдээр бас нэмж ажилладаг гэж байгаа. Харин тийм. Тэгэн гут энэ хүн угаасаа яг одоо санхүүгийн чадамж ч гэдэг юм уу угаасаа нэлээд одоо ар гэрийнхээ авч явдаг ч гэдэг юм уу. Тийм хүн байхад нөгөөх нь нэг одоо юу гэдэг чинь боломжийн ямар ч асуудалгүй хүн нөгөөдхийгөө ингэж албаар доош нь хийх гэж оролдоо. Ер нь амьдралынхаа төвшнийг дээшлүүлэх гэж байгаа. Тэгээ effort гаргаж байгаа хин хүнч амар бахархмаар тийм л одоо хүн хараад ямар лаг юм бэ мундаг юм бэ гэхэр хүн штэ. Тэнгуү тэрэнд атаарч байгаа. Тэрэнд харин тийм ингээд бүр ингээд амар хогийн хүн гэдэг нь ойлгомжтой байгаа байхгүй. Тэгээ нэг энэ эмэгтэй Камил гэдэг эмэгтэй ямар ч байсан зөвхөн OP дэш өөр хүмүүстэй ч гэсэн ийм байдлаар харьцдаг. Одоо юу гэдэг чинь ресторанд ороод үйлчлэгчтэй муухай харьцдаг ч юм уу. Ийм жижиг сажиг байдлаар ингээд ийм жоохон жинхэнэ нөгөө нэг өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг харуулдаг л байгаа. Манай OP л анзаардгүй байсан байгаа. Тийм. Өөр дээр нь ингээд тохиолдол эхлэнгүүд л одоо ингээд яагаад ингээд ам бол гэж байгаа болохоос шиг жижиг сажгаар ингээд өөрхөн амьдралдаа ингээд гаргадаг юм байна. Тэгээ нэг ингээд нэг юм ясны ийвэл хүн байдаг шүү дээ. Нэг юм цаанаас одоо манай дух цэцгээ гэж байна. Айгуу гоё relevant одоогийн нөхцөл байдал дээр relevant юм байна. Одоо тэгээ тэр үнийг бас тэгж ярих юм жааш. Гэтэ өөр нэг юм цаанаасаа ингээд нэг юм ямар нэг байдлаар ингээд нэг тийм өөрийнхөө нөгөө нэг тэр нэг юм муухай юмаа хүнд ингээд цацахгүй бол байж чаддгүй. Тэр энерги цацахгүй бол ингээд байж чадаад идэг ингээд тесэрхгээд идэг. Гэтэ тэрийгээ ингээд байнга ингээд нуугаад ингээд юм ингээд зүгээр ингийн гоё хүн шиг ингээд байждаг тиймэрхүү дүүл. Хүм Камила юм болов уу гэж би харсан да. Энэ бол ялтчихгүй айгу уур өргөн. Ер нь өнөөдөр нөгөө ажилтай холбоотой сэдвүүд болохоор дандаа нэг жоохон уур. Тийм угаасаа нөгөө нэг ингээд хүний нөгөө нэг голоо зоогоож байгаа. Тий. Энэ хамгийн одоо нөгөө нэг livelihood-тэй н оролцоод гэх юм бол lifeline-тай ингээд холбоотой юм дээр тий. Тэгээ ялтчихгүй шууд ингээд бүх сторинууд яг ингээд шууд ингээд гэд толгоор уурлаа. Бүр яг угаасаа тэгэл хэлдэг шүү дээ. Хүний хоол олж идж байгаа тэр юунд нь битгий оролцсон юуг нь битгий булаа. Тиймэрхүү үгнүүд угаасаа байдаг штэ. Тийм угаас тэгэл амар уур юм. Үнэхээр зүгээр л хүн өөрийнхөө бүр ингэ хичээж байж иж ингэж бусдын амьдралд гай болно гэхээр бүр гээд надад үнэхээр төсөөлөхгүй байхгүй гэдэг. Зүгээр ингээд асуудалд орохгүй амьдрах чинь өөр амар хэцүү шттэ ингээд ямар нэгэн мөрөөрөө байх амар хэцүү шттэ. Тийм бахт бүр ингээд өөрөө хичээгээд тийм гай болж ин гэхээр ингээд бүр ингээд тий ямар их зав цаг вэ гэдэг чи яг л тийм л байна л да. Тэгэхээр ойлгохгүй байна. Дараагийн story our relationship advice-аас авсан. Надтай хамт ажилладаг хоёр хүн хоорондоо явуулдаад байгаамаа. Би их нэрт нь энийг яаж хэлэх вэ? Би 25 настай эмэгтэй. Би зочид буудалд reception хийдэг. 4 сарын өмнө нэг ажлын байр судлагдахад би хамгийн сайн найз Жэнигээ энэ ажилд санал болгосон нь их тэнэг юм боллоо. Эхнэр хүндтэй зочид буудал тул ажилд авах үйл явцдаа маш нухацтай ханддаг. Жэйнд ажлын туршлага том бага. Гэхдээ би эрсдэл гаргаж түүнийг санал болгосон. Одоо бодоход тэнэг хэрэг байсан ч би түүнийг ямар хичээнгүйг мэддэг байсан тул бас ийм зүйл болно гэж хизээж хамааглаг болохоор ажилд санал болгосон. Би эхний сард түүнд яаж ажиллахыг зааж өгсөн, тэр ч хурдан сурсан. Үүний дараа бид тусдаа ээлжээр ажиллаж эхэлсэн. Энэ үеэс Жэйн болон манай ерөнхий ресепшнист Джон 35-аас дээш настай хүн гинэ. Хоёрын хооронд хачирхалтай харилцаа үүсээд байгааг би анзаарч эхэлсэн. Нэг орой би ээлжиндээ эртэл тэд инээж хөхрөөд бас биеийн хилэмж нь нэг л өөр байхыг анзаарсан. Тэд намайг ихэндээ анзаараагүй ч анзаармагцаа юу ч болоогүй юм шиг царайлах гэж дэндүү хичээж байгаа нь надад сэжиг төрүүллээ. Сүүлийн хэдэн сард иймэрхүү үйл явдал хитрхи олон удаа давтагдсан ч би үүнийг үгүйсэхийг хичээсэн.
Жон саяхан хүүхэдтэй болсон бөгөөд түүний эхнэр 7 хоногт дор хаяж 4-5 удаа ажил дээр ирдэг. Заримдаа хүүхэдтэйгээ хамт ирдэг. Жейн ч түүнийг харсан бөгөөд би найзаагаа ийм зүйл хийхээр хүн гэж бодоогүй. Гэсэн ч тэдний сонирн байдал нэг нэгний ажиж үе инээд алдах зогсохгүй байсан тул би 2-7 хоногийн өмнө найзтайгаа уулзаж юм уунгаа энэ тухай асуув. Түүний хариултанд би үнэхээр гайхшрав. Тэр нэг тийм бохир нууц хуваалцж байгаа юм шиг тоглоомтой байдлаар үнэнээ хэлсэн. Тэд хоёулаа бие биенээсээ ханж цадаж чадахгүй байгаа бөгөөд энэ амтд мэдээгээ надтай хуваалцахыг хүссэн ч намайг энэ драмда татан оролцуулмааргүй байсан гэж хэлсэн. Би эхнэр болон нялх хүүхдийн тухай дуртахад өөрт нь огт хамаагүй гэж хэлсэн. Жон түүнд эхнэрээсээ тусдаа ор хүнжилт унтдаг болсон, эхнэр нь хүүхэдтэй болсноосоо хойш гэрэлтэй тоохоо болсон гэх мэт хөгийн юм ярьсан бололтой. Надад үнэхээр балиар санагдаад би түүнтэй нилээд маргалцсан. Тэр уурлаад яваад өгсөн бас надтай бүх холбоогоо тасалсан. Түүнээс хойш ажилдаа явах чинь хэн там болсон. Жон манай ээлжийн хуваарийг хариуцдаг бөгөөд бидний хэрүүлээс хойш тэр надад хамгийн муу ээлжүүдийг өгч биднийг хамт нэг ээлж дээр тавихгүй байгаа. Би үнэнийг мэдсэн өдрөөсөө хойш л энэ тухай эхнэрт нь хэлмээр байсан ч надад ямар ч нотлохоо байхгүй. Менежер болон хүний нөөцийн хилтэст хэлье гэсэн ч бас адил нотлохоо байхгүй болохоор хэлээгүй. Би Жейн рүү найз залуудаа намайг хамгийн муу ээлжүүд дээр тавихаа бойл гэж мессеж бичиж нотлохоо болох хариу ирнэ гэж найдсан ч тэр надад хариу илгээгээгүй. 7 хоногийн өмнө нэг хүн өвдснөөс болоод би нөгөө 2 чөтгөртэй хамт ажиллах боллоо. Үдийн цайны цагаар Жонны эхнэр түүнд хоол аваад хүрээд ирэв. Тэр маш их ядарсан харагдаж байсан тул түүнийг хараад миний зүрх шимширсан. Тэгтэл би Жонны бугундаа зүүсэн зүйлийг анзаарсан юм. Тэр Жейний өсний болтыг бугуудаад зүүчихсэн байсан. Жон өөрөө урт устэй. Гэхдээ тэр болт нь Жейний гэдгийг би баттай мэднэ. Тэр нялх хүүхдээ өсний болттой гараараа тэрвч үнсэж байсан. Өөрийгөө яг би бөөлжхнэ л гэж бодсон. Би тамхины цэг дээр очиод паниктаад, уйлаад сайн амьсгалж чадахгүйсэн. Аав маань ээжийг араар тавьснаас болж манай гэр бүл салж байсан болохоор энэ явдал надад маш хүн дээр тусч байгаа. Би бүтэн нойртойч хонохоо байлаа. Ийм нөхцөл байдалд би яах ёстой вэ? Эхнэрт нь нэрээ нууцлсан мессеж илгээх үү? Надад зөвхөн түүний Instagram л байдаг. Би яг галзуурах нэ. Яа, ийм төрлийн ажлын драм бүр хамгийн хог юм. Яг ийм төрлийнх нь. Яг ийм араар тавилттай. Тэ нэг өөр хүмүүсийн нууцыг олоо мэдсэн. Тэгээд өөрөө болохоор хүндлэнгийн хүн байгаад байдаг те. Тэг ингээд оролцож болох уу, оролцохгүй байх уу, оролцол ажиллаа алдчих уу те. Гэтэ өөрөө тэгээд дээрэс нь бас тодорхой хэмжээний гин буруутай мэдрэмж авч байгаа. Найзаагаа ажилдаа оруулсан болохоор. Яа. Энэ бол заавц. Харин наач амар хог юм байгаас те. Би ингээд хувьдаа болохоор нөгөө ингээд одоо юм араар тавилттай түүхтэр араар тавьсан хүнийх нь л буруу, түүнээс шинэ 3 дахь читгээд юм буруу биш гэж юу үздэг. Одоо юу гэдэг чинь одоо ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээд үерхэж идэлтэй эрэгтэй нь араар тавьж байгаа бол тэр эрэгтэйг л буруу болохоос ч тэр нууц амргийн буруу бол ерөөсөө биш. Тэр нууц амраг нь нэгдүгээр мэдээгүй ч байсан байж болох байхгүй юу. Нөгөө цаанаа хүнтэй гэдгийг мэдээгүй те. Тэр хүнд худалдаалсан янз бүрийн өөр юм бодсон байсан байж болно. Ер нь юу ч болсон байж болно. Тэгээд ер нь мэдчихсэн ч гэсэн тэр нууц амргийн ер нь буруу бол биш. Ягаад тэгэхээр надад ингээд итгэл найдвар хүлээж те миний өмнө хариуцлага хүлээж байгаа хүн маань миний тэр хамтрагч миний одоо найз залуулахаас биш тэр 3 дахь тэр нууц амраг хүн надад амлалт өгөөгүй штэ те тийм болохоор тэр хүн надад ингээд ямар холбоогүйс надад байхгүй. Тэгээ тэнгүүд энэ тохиолдол дээр зөвхөн энэ тохиолдол дээр би бүр ингээд энэ эмэгтэй бүр амар үзээд штэ амар ингээд хүүхэдтэй эхнэрийн бүр ингээд мэддэг таньдаг баг харах нь хоолгүй. Харин тийм ингээд зөндөө олгоо харсан ингээд байж иж бүр ингээд надад өстө хамаагүй гэд бүр ингээд зориуд ингээд зорж ийм үйлдэл хийж байгаа нь бүр амар бүр чигшмээр санагч. Үнэхээр юм piece of shit хүмүүс байх юм те. Бүр яг түрүүний сторийн дээр үргэлжлүүлээд энэ ороод ирсэн чи бүр яг ингээд яагаад ийм бүр ингээд хүний сайхан сэтгэл гэж итгэх ямар ч боломж байхгүй. Бүгдээрээ хүн төрөлхтөнд итгэх ямар ч байх. 7
доос дэлхийс үнэ гэмээр яг тийм Харин үү тийм ээ. мэдрэмж төрүүлдэг стори наач. Бүр ингээд яагаад тэр нэг нялх хүүхэд хараад ингээд те ямар ч юм гимсэн сэтгэл төрөхгүй гэдэг чинь тэгээд одоо би psychopath, sociopath хоёрыг холиод ит юм аа. Нөгөө нэг ямар ч empathy гэдгүү чинь аль нь жилээ хоёлаа бахаар. хоёлаа. Гэтэ нэг нь ингээд арай нөгөө sociopath нь жилөө арай юу яагаад ит шүү дээ. Нөгөө function хийж болоод итэг энгийн хүн шиг байгаад итэг. Нэг тодорхой хэмжээний баг нэг тиймэрхүү дүү сэтгэл зүйн асуудалтай хүн л одоо тиймэрхүү дүү мараад юусоо ямар ч гимших одоо өчүүхэн нөгөө хурун чинээ тийм сэтгэл төрөхгүй байх гэдэг чинь одоо тиймэрхүү дүү хүн байдаг болов уу гэж. Харин тэгээд яаж энэ бүхий л амьдралаа тийм ингээд тэгж амьдрах юм бэ ингээд бусдыг ерөөсө бодолцож үзэхгүй зөвхөн өөрийгөө бодоол өөрийгөө дандаа нэгдүгээр тавиал бусад хүмүүс ямар зовлон туулах нь ерөөсө хамаагүй яаж тэгж амьдрч чадчихна. Харин шатрас. Тэгээд угаасаа амар муухай хогийн байдалд орсон байл да. Би бас яах вэ? Тэр OP-гийн юм ярьж байгааг бол ойлгочлаа л да. Тэгээд хэлэхгүй байх хэцүү, хэлэх хэцүү. Тийм нөхцөл байдал бол үнэхээр муухай л гэдэг. Тэгээд одоо би яасан бол одооноос бараг ингээд юу гэдэг чи өөр ажил бараг хайж эхэлдэг ч тийм үү. Үнэхээр угаас комментнэр нь бас хүмүүс дандаа тэгсэн өөр ажил хайж эхэлсэн. Тэгээд ер нь бол эхнэр мэхнэр дээр нь очихоос илүү HR дээр очих нь хамгийн түрүүнд одоо нин түрүүнд яаралтай хийх хэвээр ингээд нотлох баримт байхгүй гэдэг байгаа штэ. Үгүй яагаад тэр нотлох баримт олох тэр одоо хариуцлага үүргэн өвпигийнх байгаа юм бэ? HR-ийнх нь баг хариуцлага үүрэг байхгүй юу гэж би бодож байна. Яагаад тэгэхээр энэ одоо хоёр хүн ингээд нийлээд одоо баг нөгөө нэг уур амьсгал эвдсгээс гадна заяо бүр нэр хүндийн асуудал бас нөгөө байр суурийг ингэж ашиглаад ингээд өөр ажилчныг ингээд улам хэцүү байдалд оруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр чинь ингээд бүр амар том асуудал байгаа байхгүй. Дээрээс нь энэ зочд буудал ингээд амар нэр хүндтэй газар гэж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү асуудлыг бол ерөнхийдөө амар бас ийм даацтай хүлээж авдаг те. Ингээд нэг айгу чухал хүлээж авах гэж санагдсан. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө шууд л зүгээр HR дээр ороод ингээд байна. Ингээд байх шиг байна тий. Тэгээ намайг би энэ талаар ингэсэн чинь энэс болоод ингээд намайг ингээд муу ээлжүүдээр тавиад байна. Энд чинь амар том concern тий. Үнэхээр том асуудал учраас ингээд шууд очиод хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэл тэгэнгүүт чинь мэдээж миний бодлоор энэ хоёр ингээд ажлынхаа цагаар ажил дээрээ ямар нэгэн юм хийсэн л байгаа. Тэ ингээд болтын гарандаа хийцэн явж байгаа л тэгэл угаасаа л ойлгомжтой. Одоо юу гэдэг чинь энд эндгүү зочлуудл чинь ингээл коридороор нөгөө нэг камернууд байгаа штэ. Тэр камерыг шүүвэл одоо юу гэдэг чинь нэг тийм биенийхээ биеинд хүрж байгаа үнсэж байгаа ч юм уу нэг тийм янз бүрийн нэг тийм сонин үйлдэлүүд нь угаасаа л бичигдсэн л байгаа. Баттай CCTV үзээ шууд гараад ирэх байх гэж бодож байна. Тэгээ тэнгүүд миний бодлоор HR нь энийг бол амархан олчих واخа нотлох баримт. Тэгээд угаасаа ер нь бараг тэгэл цаашаа энэ хүмүүсийн аль нэг нь халагдахгүй бол хамтран ажиллах ямарч боломжгүй. Hostile work environment гэдэг нөхцөлөд л үүссэн. Тийм болохоор эхнэрт нь хэлэхээс өмнө HR-да хэлэх нь зөв. Яагаад гэвэл нөгөө эхнэрт нь төрүүлээд хэлчихвэл нөгөө нэг залууч нь тэгж магадгүй шүү дээ. Тэрийг аль хэдийн жоохон хүлээж байгаа гэж болох. Тийм. Манай эхнэрээс ингэж явал булзааруулах магадгүй аргууд ингээд одоо юу гэдэг юм ингэж болох байхгүй юу? Би зөвхөн нэг дотоод төсөөлө бодож байгаа шүү. Тэгээд одоо ингээд нөгөө эхнэрлэн ингээд нууцаар мессеж чиж байгаа заяа. Танай нөхөр чи ингээд ажил дээр энэ хүнтэй ингээд явуулж байгаа гэж мессеж явуулчлаа заяа. Тэнгүүт ингээд эхнэрэн тэрийг нараа шок. Тэг нөхөртөө над тийм мессеж ирлээ. Энд чи юу юм ингээд тэгэн штэ. Тэнгүүт нөгөө залуу нь энэ манай ажлын тэргээд нэг охин миний араас гүгээд идэв. Тэг ингээ надаас сэтгэлгээл чирхээр нь би өстэй эхнэртэй хүүхэдтэй гээд би татгалцсан. Би өөрөө шүү. Тэрнээс хойш ингээд намайг ингээд дарамтлаад ингээд миний нэр төрийг унгаах гад ингээд над руу дайраад идэг болцсон гээд. Тэгээд эргүүлчих магадгүй байхгүй юу. Тэгээд дараа нь тэр асуудлаар ингээд HR руу явуул одоо жинхнээс нотлох баримтгүй болчих жоох. Бүр улам хэцүү асуудал болоод өөрөө өстэй жинхэн нөгөө нэг хамаг хорыг тарьсан болч магадгүй учраас HR руу ихлээр холбогдоод HR руугаа холбогдоод нотлох баримтуудыг цуглуулад тийм
Тэгээ өн хөрх юм нотлохоор цуглуулах гэдэг мессеж бичсэн шүү дээ. Тэгвэл наад нөгөө хоёр нүн чөтгөрөө одоо хавар мэдчихэе шүү дээ. Наадмалгаа юу ч бити хариу гэх хоорондоо ярьсан л байгаа. Яа, брэм. Шотрох. Яа, байхгүй. Байхгүй. Яа. Гэтэ энэ хизээний постлсон стори. Жилийн өмнө. Тэгэхээр апдейт байхгүй юм байна л да. Би ерөөсөө дахиж байхааргүй л. Ойрхон байсан бол бас яах вэ? Ойрхон байсан бол ингээд яхаа энийг хадгалчаад ингээд апдейт хийх нь үзэж агаад тэгээд хийж ярьсан бол. Үнэхээр. Шодрогоо саад байдаг гэсэн. Тийм. Тэг яг хөө зарим хүмүүс бас тэгсэнтэй лээ. Энэ юу зүгээр тэр хүмүүсийн драм чи ерөөсөө бити оролцдог хай гээл. Тэгээ ингээд. Тэгээд өөрийнх нь ажил одоо нөлөөлөх гүн чинь өөрийнх нь асуудал болж байгаа. Тэгээ явуул гээд тэгээ саал юм л. Тэгээ тэнгууд би бас ингээд амар empathy as an empath. Тэр нөө хүүхдээ төрүүлсэн тэр эмгтэй хараад ингээд өдрөөлгөн хараад гээл амар сэтгэл нь өвдөөл те. Тэгэхээр ингээд оролцмоор санагдаж штэ. Оролцох ёстой миний үүрэг юм шиг баг санагдахгүй те. Би сайн иргэнийхээ. Тэгтээ ингээд нөгөө тэр залуугийн хэлсэн шалтгаан бүр амар зэвүүн сонсгоцсон надаа. Ингээ хүүхдтэй болсноосоо хойш тэ намайг тоохоо болцсон, гэрэлттэй анхаарал тавихаа болцсон. Ёо тэ ингээд нөхөртөө анхаарал тавихаа болцсон хүн ажил дээр нь өдрийн хоол бариад ирэх үү те. Тэ хүүхдтэй байгаад. Тэгээ 7 хоног 4-5 удаа зорж очиж ингэж уулзах уу, хүүхдтэй харуулах гал те. Ёо ингээд амар ингээд энэ манай хоёр нөгөө найзуудын нас нь байсан уу? 25. Нөгөө залуу нь 35-тай. Тэгэл хангалттай угаасаа нэг 25-тай охтуудыг л мангалтчаар толгойтой л. Гэхдээ уусаа мангалтуудад ах ч юм алгүй. Нөгөөх нь угаасаа ямар ч тийм тий I don't give a fuck гэж явж байгаа болохоор тийм. Бүр ямар ч юм гимшиг сэтгэлгүй. Тэгээд тэр эмэгтэйг нь бүр амар үрдмөр. Эхнэрийг нь. Тэгээд дөнгөж хүүхдээ төрүүлээд ингээ хитэн сар болж байгаа амар ядарсан л байгаа штэ амар хэцүү багт ингээл энэ стресс нэмэгдэж ингээл бодолтой. Яа яах юм бэ? Галзуурах байлгүй дээ. Тэр эмэгтэй жинхэнээс галзуурах байлгүй дээ. Тэгээд надаа ингээд би ингээд энэ төслөд л орсон байгаа заяа. OP-ийн оронд. Тэгээд тэгсэн бол би бараг нэрэнгээс HR-та хэлчихэл тэгээд эхнэр дээр нь очиод нүүр тулж уулзаад заяа. Бүр ингээд мессеж чийт ингээд нэг 10 удаагаар хүний араас сутлах байгаа юм шиг юм хийхгүйгээр зүгээр шууд ингээд эхнэртэй ингээд уулзаал гараа явж ахтан тэ барьж аваад би тантай нэг хідүү өсөлдөх ёо. Ингээд би нэгэнцэн ингээд манай найз ч гэсэн энийг ийм юм болж байгаа гэдгийг надад хэлсэн. Тэгээд би бүр үнэхээр найзтайгаа ч ингээд холбооцолоор ингээд би ийм болсон байгаа. Тэгээд тийчлээл тэгээ ингээд тайрвэ салаад шүүх хурлмуур болвол би гэрчээр оролцоход бэлэн байгаа шүү гэж шууд хэлээл. Тэгэл зогссон. Тэгэл би бол хэлнэ л гэж бодчих. Энэ бол кино саша. Энэ нэг тийм psychological thriller бараг киноны ингээд нөгөө дүр нь ингээд гол дүр нь ингээд юу яваад байгаа ингээд бүр юм тарчлаад ингээд нөгөө унтч чадчихвахаа уйлж болоод ингээд амьдралд нь бүр тэгтлээ тэр нь нөлөөлж тэгээ явж байгаа. Юу ер нь бол чиний одоо шийдэлтэй ч юм бол чиний хийх байсан юм даж бол би санал нийлж байна. Яг бусдын амьдралд оролцох хэрэггүй димэл байдаг л да. Гэтэ бүр амар өвдөх юм уу? Тийм угаасаа яг тийм шодрогоос гэдэг юм дотроос ингээд буцаад байсан бол бас арай өөр. За нэлэх хүүхдгүйсэн бол бас би ингээд за энэ хүмүүсийн амьдрал те. Тэгээ өөрсдөө уучраа олно үзгээд баг хайч чадан заяа. Нэлэх хүүхдтэй болохоор бүр ингээд амар сэтгэл ингээд өвдөх таахгүй. Хар тийм ээ. Өнөөдрийн дугаар их гоё явж шүү дээ. Яа. Тэгээд уур хүрээд. Дандаа тийм энержитэй сторинууд уушаа явж байна. За, миний өнөөдрийн сүүлийн стори. Би санаандгүй хамт ажилладаг залуугаар режект хийчихлээ. Одоо харамсаж байна. r/relationship advice. Окей. Би 25 настай эмэгтэй. Саяхан энэ хотод нүүж ирээд найзтай босондоо үнэхээр их баярлж байсан. Миний хамт ажилладаг 29 настай залуу битээр дотносож миний ажлын хамгийн сайн найз болсон юм аа. Бид хамтдаа үдийн хоолой идэж завсарлагаанаар хамт байдаг байлаа. Удалгүй тэр намайг найзуудтайгаа хамт концерт, кино мэт зүйлд явахыг урьж эхэлсэн. Энэ хугацаанд бид их найрсаг байсан бөгөөд тэр намайг сонирхож байгаа юм шиг гэхдээ ерөөсөө санагдаагүй.
бид заримдаа хамтдаа ажилдаа явж хамт гүүх болсон. Бид удалгүй бие биерүүгээ бичлэг, рeel явуулж өдөржин холбоотой байдаг болсон. Дараа нь бид хоёр White Lotus манад хамт үздэг болсон. Гэвч энэ бүх хугацаанд тэр надад романтик хандаж байгаа юм шиг хизээд санагдаагүй. Надад хизээч хүрэхгүй, флирт хийхгүй байсан. Намайг бусад хүмүүст энэ миний найз гэж танилцуулдаг байваа. Ажлаасаа болоод би оройтох тохиолдол их байдаг. Манай ажлынхан заримдаа ажил тараад уухаар хамт явцгаадаг ч тэр надтай үлдэн надад туслах болсон. Надаас болоод зарим зүйлээс хоцроод байгааг нь анзаарч эхэлснээс болоод надад өөр vibe мэдрэгдэж эхэлсэн. Нэг удаа би түүн дээр гэр бүлээсээ холдож нүүх нь надад хэр хэцүү байсан талаар өөлөн ярьсан. Эцэг эхээ орхиж тэдэнтэй хамт байх үн цэнтэй цаг хугацаагаа алдаж байгаадаа хэр их гин буруутай санагдаж байгаагаа мөн 11 настай дүүгээ орхиж түүний амьдралын чухал үе шатуудыг алдаж байгаадаа хэр их гин буруутай тэр нь ингээд хэр их гин буруутай санагдаж байгаагаа хэлж би түүнд уйлсан. Тэр маш сайн ойлгож намайг аргадаж туссан. Тэгээд л нэг удаа намайг хурлын өрөөг бэлдэж байхад тэр бас орж ирээд хамт тусалж эхэлсэн. Би түүнээс надад яагаад ингэж их тусалдаг юм бэ гэж асуудал тэр чи надад таалагддаг болохоор гээд гинт пал хидл хэлчихсэн. Би гайхаад юу гэсэн чинь тэгээд тэр за чи анзаараагүй гэж магадгүй гэхдээ би чамд сэтгэлтэй гэсэн. Би аимшигтай гайхширсан. Хизэнээс вэ гэж асуухад тэр анх харсан тэр мөчөөс өшөө гэсэн. Энэ нь намайг бүрч хэрэгэлзүүлсэн. Яагаад эхнээсээ болцохыг ерөөсөө санал болгоогүй, намайг болцоонд өрөөгүй юм бэ гэж. Тэгсэн чинь тэр эхлээд чамайг сайн таньж мэдье гэж бодсон болохоороо гэж хэлсэн. Юутаач дараа нь тэр тэгвэл хоёулаа жинхэнэ болцоонд явах уу гэж тэр асуусан. Би маш их сандраад ямар нэг харилцаанд орохоос айдаг нөгөө commitment миний айдас хөдлөөд болцооны саналыг шууд татгалцсан. Энэ тийм сайн санаа биш байна гэж би хэлсэн. Би үнэхээр тэрнээс болоод айж төгссөн. Ямар нэгэн зүйл жинхэнэ болох гэж байхад би үргэлж зугтдаг талтай. Би чимээгүй болж awkward silence нөмрөөд тэр юма хийж дуусчаа гараа явсан. Энэ бол миний хамгийн том харамсал. Учир нь тэрнээс хойш тэр надтай огт харьцаа байсан. 2 хоног өнгөрлөө тэр намайг надаас үнэхээр их зайс хийж байгаа. Мессеж өчөхгүй, нүдрүүч харахгүй. Би түүнийг үдийн хоолны үеэр ерөөсөө хайгаад жолтохгүй болсон. Эцэст нь би түүнийг нэг удаа барьж аваад очоод нөгөө болцооны тухайд гээд асуух гэсэн чинь яах вэ санаа зовох хэрэггүй гээд шууд яваад өгсөн. Би боломжоо алдсан уу? Процесс хийгээд яг бодоод үзтэл бидний харилцаа үнэхээр байж болохоор санагдаад тэр надад таалагддаг байсан гэдгийг би бас мэдсэн. Үннийг хэлэхэд би түүнийг үргэлж дажгүй залуу надад яг хэрэгтэй хүн гэж боддог байсан. Учир нь тэр тайван зөөлөн дуутай төрлийн хүн бөгөөд би үүнд нь их дуртай. Аав маань учир нь би маш ааштай, хурдан ууртай аавтайгаа өссөн болохоор өөртөө ижил долгионтой таардаг хүнтэй үргэлж хамт байхыг мөрөөддөг байсан. Бид яагаад тийм сайн тохирч найзууд болсон гэдэг нь ч бас нэг дохио. Гэхдээ тэр намайг ийм байдлаар харна гэж би үнэндээ бодоогүй болохоор өөрийгөө ч тэр зөвлөө бодох сөхөө өгөөгүй. Би түүний болцооны саналыг татгалцснаар сэтгэлийг нь гонсоолгосон байх. Гэхдээ би үндэ яг инхийг хүсээгүй. Би үүнийг засах боломжтой юу? Эсвэл би түүнийг надтай хамт байхаас бүр мөсөн гэд татгалзуулчихсан уу? Тэр бодлоос нь бүр мөсөн байхгүй болгочихсон уу? Гэсэн баастай. Гайгүй л юм санагдаад байхын зүгээр баг нэгтэй бүр яг ингээл барьж авч байгаа л let's have dinner. Зүгээр хоёулаа ингээд те хамт ланч хийдэг ч юм уу зүгээр те ингээд нэг сайхан ярилцсан ингээд хоёулаа ингээд жоохон юм нэг тийм эвгүй болчлоо штэ бүх юм тэгээд нэг жоохон ингээд ярилцъя тэгээд ингээд авч яваа тэгэнгүүтээ тэр үеэрээ тэгээ үнэхээр ингээд жоохон гинтэсэн болохоор ингээд би яхаа мэдээгүй жоохон тулгамцсан. Тэгээд би тэр үед ингээд чамаас ингээд надад жоохон цаг өгөөч энэ төр гэж хэлдэг байжээ гэж дараа нь амар харамссан. Тэгээд хэрвээ чи ингээд одоо ингээд надад цаг өгөх боломжтой юу гэд бараг асуучих болохын сагдаад байхгүй юу? Би ингээд эсвэл ингээд боломж шууд те. Тэгээд би та нарт эрэгтэй хүмүүсийн нууцыг ярьж байгаа. За эрэгтэй хүн ч гэлтгөө хүн өөртөнд ингээд ямар нэг байдлаар романтик байдлаар татагтайг бол тэр хүнд тэгж цаг гарахгүй л.
Одоо ингээл орой болгон нөгөө охин ингээл юу оройтч ажиллаж жахтан тэгэл хамт ингээл үлдээл ажил мэжлээс нь хамт хийлзээл өөрийнх нь ингээд тэр үүрэг хариуцлага ерөөсөө биш байхад тэгээд ингээд юу яахгүй тэгэл үгдэх чи ингээд ер нь л бол тийм миний бодлоор бол тийм угаасаа тэгтээ би ч гэсэн тэгэл бараг шууд л амар анзаарах байсан юм санагдлаа. Энэ залуу хийж байгаа үйлдэлүүдээс анзаараад надад нэг хандтай байна да гэж тэгээ шууд мэдчих байсан юм шиг л. Ингээл хүн угаасаа ингээ чи тэгээд шууд мэдсэн үү? Юу гэсэн юм? Намайг тэгээ хоёулагийнх ч нөө чат голчилчихсан. Тэгээ яг нөгөө ерөөсөө биеэр уулзч байгаагүйс болохоор. Тэгтээ би мэдсэн. Тэгээ угаасаа өдөр болгон хөвчж байгаа болохоор. Тэгээ нөгөө амирх мим янз бүрийн юм ингээд явуулаад эхэлсэн гэж байгаа шүү дээ, тий. Тэгэл дуусаа шүү дээ. Өдөр болгон тэгж харьцаж байгаа бол тэгэл ерөнхийдөө амар санаатай байна л гэсэн үг байхгүй юу. Тэр чинь тэгээд тэгээ зүгээр найзуудын оронд ч тэгж их бибийн лугаа өдөр болгон мессеж бичдэггүй шүү дээ. Тэгэхээр тэгээд энэ дээр бас нэг ийм комментнууд айгүй их байсан. Наа залуучаа зүгээр л угаасаа ямар immature ингээд юм дуу чимээг алга болоод ингээд өмнөх ингээд чамааг ингээд avoid хийгээд ингээд ерөөсөө юу яагаад байна. Угаасаа л наа чин чамтай ерөөсөө анх ингээд найзлах ингээд ямарч бодлого хүн байсан юм шүү. Эднэргээ тийм комментнууд байна. Гэхдээ надад ерөөсөө тийм муу залуу юм. Харин би энэ дээр эрэгтэй хүмүүсийг өмөрөх гэж байна. Улаан цайн режектлүүлээд яагаад тэр хүн эмороод 3-4 хоног ингээд өөртөө зай аваад ингээд өөрөө бас ингээд бодлоо процесс хийгээд жоохон эмороод явж болдгоо бэ. Тийм яа болохгүй гэж. Тэгэл яагаад тэгээ сайн хүн режектлчээд ах чинь тэгээл зүгээр царайлсан. Тэгээд улаан цайн режектлүүлэнгуудаа маргааш нь ингээд юу ч болоогүй юм шиг за окей. Хойлоо хуучин байсан тэр динамик луга буцаад ингээ хоёлоо өдөр бие биелгүй мим явуулаад тэгээ байж яа гэд хүн хизээж тэхгүй л хэвгүй. Тийм. Харин ч эсвэргээрээ энэ охин өөрөө ингээд нөгөө залуудаа ингээ зай өгөх хэрэгтэй байхгүй ингээд. За би режектлсэн юм чинь одоо ингээ жоохон зайгаа барыг энтер гээл те. Тэгээд тэхгүй ингээд өөрөө бүр хайж байгаал те. Тэгэхээр чинь хайжсноо ингээд нөгөөнийг балцааны талаар малаар гэдэг тэгээ очингууд нөгөө залуу нь шууд тийм хэцүү штэ. Тийм гэхдээ надад болохоор штэ энэ охин шинэ газар ирсэн байгаа штэ. Тэгээд нөгөө найз нөхдийн хүрээлэл энэ байхгүй. Одоо танилын хүрээлэл ерөөсөй байхгүй. Тэгээд тэгэнгүүт бас нөгөө амир ингэж ганц найзаа алдах гэдэг юм шиг. Тийм тэгээд нөгөө жоохон өөрийгөө бас ингэж жоохон хүчилж байгаа ч юм уу. Тийм юм байгаа болов уу гэж жоохон санаа зовж. Яг тэгэхээр одоо энэ найз энэ хүнтэй ингэж амар гоё найз болчлоо. Тэгэнгүүт ингэж нөгөөх нь ингээд бас ингээд өөрийнхөө найз мэдтэй ингээд танилцуулаад шинэ газар ингээд тасан цогцохт амар туслаад тэгжсэн чинь ингээд гинт ингээд яачаар алга болчоор ингээд амар буцаал нөгөө амар сэтгэлээр унаал тэг ганцаардаал тэгэнгүүтээ трийгээ нөгөө романтик харилцаатай андуураад нөгөө залуудаа бас ингээд горьдлого төрүүлээд ийм юм болох вэ гэдэг бас жоохон асуудал байгаа санагдсан. Апдейт. Өнөөдрийн анхны апдейт. За, зөвлөгөө өгсөн хүмүүстээ баярлалаа. Надад ирсэн хамгийн түгээмэл зөвлөгөө бол түүнтэй очиж үннээ хэлээд болцоо төлөвлөө гэсэн зөвлөгөө байсан. Би өстө энэ хоёрыг болцоно гэж таамаглаж байна. За яа цааш. Тэгээд би яг тэгэхэр шийдсэн ч арай илүү дотн интимэд орчинд тэрийг хийхийг асуухыг хүссэн. Зориглоо түүний хамгийн дуртай Wingstop-оос wing-нүүд аваад түүний гэрт очиод хаалгыг төгссөн. Түүний царайны өвөрлийг дахин харахын тулд мөнгө төлөхөд ч бэлэн байна. Тэр үнэхээр их цочирсан байсан. Юутаач би орж болох уу гэж асуухад тэр баг зэрэг эргэлцсэн ч тийм ээ гэж хэлсэн. Тэгээд бид сууж миний өмнөх постн дээрх бүх зүйлийг би түүнд тайлбарлаж өгсөн. Яагаад би гинэд цочирдож бас айсандаа сандарсан тухайга. Гэрээсээ өөр газар ямар нэг зүйлд уягтахаас айсан, мөн цорын ганц найзаа алдахаас айсан гэдгээ хэлсэн. Бас би төсөөлөлт нь хүрэхгүй байх вэ гэдгээс айсан гэж хэлсэн. Тэгээд суугаад бодоод процесс хийснийхээ дараа түүнд маш их татагддаг гэдгээ бас мэдсэн гэж тайлбарсан. Бас хэр их хоорондоо тохирох вэ гэдгийг бас хэлсэн. Миний төлөө хийсэн бүх зүйлсд нь мөн талархаж явдгаа бас илэрхийлсэн. Мөн миний сөрөг хариу үйлдэл түүнтэй огт хамаагүй зөвхөн надтай миний асуудал байсан гэдгийг бас тайлбарлаж өгсөн. Тэр үүнийг сонсоод надаас уучлалт гуйсан.
өөрөөсөө түлхэх гээгүй зүгээр урам нь уграад төр зур холдож бодох хугацаа хэрэгтэй байсан гэсэн. Үүнийхээ дараа надтай ярилцаж найз хэвээр байх байсан гэж хэлсэн. Тэр зүгээр л чамтай унтах сонирхолтой байсан юм уу? Эсвэл түүнийг immature гэсэн сэтгэлдлүүд их байсан болохоор түүнийг үнэхээр сайн залуу гэдэг бодлоо confirm хийх сайхан байсан. Бас түүнийг романтик байдлаар харддаггүй бол түүнийг тайван орох юм уу? Намайг зүгээр хүнээр халамжлуулахыг хүсэж байна гэсэн сэтгэлдлүүдэд хандаж хэлэхэд бидний харилцаа үнэхээр л платоник байсан юм шүү өмнө нь. Надад тийм санаа юусоо байгаагүй. Миний тархинд бид зүгээр л найзууд хэрв тэр сонирхож байсан бол аль эрт хэлэх байсан, эсвэл ямар нэг байдлаар харуулах байсан, сэтгэх байсан, эсвэл илүү тоочи байх байсан гэж бодож исэн. Би үүнийг бодит байдал гэдэл хүлээж авсан болохоор түүнийг намайг үнэндээ таалагддаг гэж хэлэх нь бүр яг гинтийн шок гэсэн. Юутаач бид албан ёсоор болцоод үзэхээр шийдсэн. Бид амьдралаа хаашаа чиглүүлэх, цаашдаа ирээдүг яаж харж байгаа талаар нэлээд гүнзгий ярилцсан бөгөөд энэ нь би битэйгээ маш сайн нийцэж байсан. Би үнэхээр их баяртай байгаач айц байсаар байгаа гэдгийг хүлээн зөвшөөрж байна. Гэхдээ би хичээхгүй бол харамсах болно гэж өөртөө байнга өдөр болгон сануулж байгаа. Би түүний хамгийн дуртай бүх зүйлийг багтаасан болцоог төлөвлөж байгаа бөгөөд тэрийг одоогоор нууж байгаа. Учир нь би баг зэрэг гимссэн хിവэр л байгаа. Бид хоёр бас үнсэлцэн гайхалтай байсан. Дуусах. Угасаа яг болох юм шиг. Тэгээ happy endingтэй юм шиг сонсогддог болохоор. Тийм дээ би арай яг тэр залууг нөгөө апдейтнийх нь нөгөө original post-ныхын доор бол нэлээд юу яцсан юмс аахгүй. Энэ наа залуу ч юм бол өстой хотлаа залуу байна. Тийм ингээд нэг тийм шагнал авах гээд байгаа юм шиг араас нь хөөгөөд байгаа юм шиг тийм ингээд нэг тийм гоолтой тэгээл трийгээ биелүүлэх гээд байгаа юм шиг гэж л хүмүүс бодсон юм байна л да. Тэгээ угаасаа тэгээд ер нь одоо яаж би таалагдж байгаа ер нь яаж харуулах юм? Одоо таалагдж байгаа харуулна гэхээр одоо юу гэдэг чи улаан цайн л флирт хийх хурж мөрөөл нэг тийм үү айс бол улаан цайн яг юм нэг юм одоо чиста өнөдөр хөөрхөн харагч. Улаан цайн тийм флирти юмнууд хийгээд байх л да. Тэгээд одоо юу гэдэг чи тэгвэл харин чи ихнээсээ амар эвгүй зүгээр ингээд унтах гад ингээд араас нь хөгөөд байгаа юм шиг тийм цаана бодол төрүүлж. Энэ залуугийн тэгээд угаасаа яг тэр нөгөө эхлээд энэ үнийг жоохон таньж мэдчихэд тэгээд эхлээд найзууд болчоод гэдэг нь яг хүн хүнд өөр бах. Гэтэ ер нь тэр бол яг энэ тохиолдолд хамгийн ингээд зөв одоо харин бас ер нь тэхэн амар зөв санагддаг шүү дээ. Би нэг жоохон таньж мэдээд ингээд найзалж үзчихэд үерхүүл надаа ер нь амар зүгээр санагддаг шүү дээ. Арай одоо юу гэдэг чинь аюулгүй ч юм уу. Тэ тэгэл нэгэндээ нэг ихтгэлцэл олох хэрэгтэй гэх юм уу? Тэгэхгүй. Тэгээд угаасаа манай залуу ерөнхийдөө жоохон нэг юм сайн хүнийг хараад сэтгэл санаа манаа гэдгийг арай сайн ингэж харж чаддаг юм болов уу гэж би бодгцсан. Одоо нөгөө эмгтээгийнхээ нөхцөл байдлыг ер нь бол хараад ингэж ойлгосон юм шиг энэ хүн бол угаасаа юм commitment-аас айдаг жоохон ингэж нэг юм юмнууд ингээд рил болоод эхлэхээр цутаах гэдэг гээд өөрөө тайлбарлсан байсан шүү дээ. Тэрэн шиг тэгээд ингээд одоо юу гэдэг чинь гэрээсээ нүгээд ингээд сэтгэл санаа нь бас ингээд жоохон хэцүү байгаа маягийг нь хараад одоохондоо тэрэн дээр нэмэрлээд яах вэ? Тэгээд ингээд бие биендээ ингээд сайхан дасаад бие бинийгээ таньж мэдээд ингээд гоё ингээд явж игээл шинэ газар дээрээ жоохон ингээд айцсан гэх юм уу тий ганцаарцсан хүн байж хахтан тэгэл хоёлоо өрхий гэхэр чинь нөгөөнд нь буруулмал төвхтэй ах байлгүйдэ гэж бодвол тэгээ ер нь бол энэ залуу ингээд байжлах хамгийн зөвөөрөө эмэгтэй хойноос гүйсэн байна л гэж би бод. Гэтэ яг нэг алдаа гаргасан надаа жоохон нөгөө ажил дээрээ хилцэн штэ ингээд хамт юм тусалж байгаа тэгэл. Тэр нь гэхдээ яг жоохон юу яатсан юм шиг л яг ингээд юм өөрөө ирэхгүй аа. Угаасаа би тэрийг бол ойлгочлаа шүү дээ. Зөв ингээд сэтгэлийн хөдлөлд өөрөө ирэхгүй. Тий ингээд айгуу тэр чинь нөгөө нэг юм чи яагаад надад ингэж анхаарал халамж ингээд тавиад идэм бэ гэд нөгөө үнэн ингээд улаан цай асуунгууд тэрэнд худлаа ярихад айгуу хэцүү байхгүй. Харин тий. Зүгээр найздаа тусалж ийн гэдэг чи айгуу хэцүү болохоор буруу ойлголт өгөөд бүр мөсөн ингээд энийг ингээд төлөвчөөд ингээд энэ харилцаагаа бүр ингээд чал өөр юм болгочих магадгүй болохоор залуу хариулахаас өөр аргагүй болсон уу? Тий, яг боломж хаагдсан. Тэгээд нөгөө охин өөрөө анханасаа яг ийм нөгөө юм сонин сеттинг дээр тийм дип асуулт надаа асуусан юм санагдаад байгаа байхгүй. Зүгээр л ер нь бол
жоохон санаандгүй явдал болсон Тийм санаандгүй явдал болол нөгөө залуу нь ингээл одоо нэг юу далан ингээл задруулаг гэл ус нөгөө юу яадаг шиг нөгөө залуу гэл шууд ингээл би чамайг анхаарсан гэд яг тэгээ явцсан юм санагдсан байхгүй. Болцоонд ингээд явъя гэд асууя гэд баг сэтгэлээ бэлдэж амжаагүй л байсан тийм бэлдэж амжаагүй тэгээд надад дахиад хугацаа байгаа гэж бодоод байжсэн чинь reject-лж байгаа шүү дээ нөгөө охин. Тэгэн гот тэрнээс нь эмороод нэг нилээ хэд тоног явсан баха. Гэтэ тэр залуугийн тэр хэд тоногийн эморолт нь бас амар л эморолт байсан. Тэгээ ер нь бол тэгээд угаасаа хамт ажиллах болохоор хэцүү энэ өдөр болгоо харахаас өөр. Яг нөгөө нэг Jim Pam хоёр шиг офс дээр гардаг шиг. Гэтэ энэ сторинууд ер нь хараад ахад дандаа юм тэ ажлын байрны драмууд нь зүгээр юм романстай холбоотой ер нь драмууд үстэй юм шүү гэл би биэндээ сэтгэлтэй болоод би хүмүүс хоорондоо араар тавилцаад тэгэл. Одоо тэгэл яг нөгөө нэг ойролцоо насны хэдэн хүмүүсийг нэг газар ингээд хийчихээр тэгэл угаасаа тэндээс янз бүрийн асуудлууд үүсдэг л хэл та. Тэгээ амьдралынхаа ихэнх цагийг тэр хүмүүстэй хамт өнгөрөөж байгаа болохоор тэр нь ажлын байран дээр ямар хүнтэй уулзах нь ер нь амар чухал гэдэг юм санагддаг шүү дээ. Тэгэл ажлын байрны найзууд ч бас юм өөр төрлийн найзууд байдаг шүү дээ. Амар сэтгэлд ингээд зүрхэнд ингээд амар тусдаа өөр ойрхон байдаг гэх юм уу. Одоо нөгөө хамт зовдөг болохоор тийм үү. Одоо тэр нөгөө нэг юутай хамт нэг дайсантай байгаа. Тийм болохоор яг нэг юмд хамт тэмцэж байгаа юм шиг тийм нэг голын төлөө явж байгаа шиг юм уу нэг тийм би нэг ойлгодог. Тийм зүгээр casual одоо юу гэдэг чинь энгийн найзуудаас илүү ажлын найзуудаараа илүү тийм байд юм болов. Тийм тэгэл одоо human nature юм да. Тийм тэгээ өнөөдрийн сторинууд бол бас л нэрээ хамгийн амар кино цаашаа яг сүүлийн хоёр бол угаасаа айгу нэг тийм киноны плот л явж лээ л да. Нэг айгу хөөрхөн нэг нь rom-com Office romance нэг season вэ тэ. Тэгсэн чинь нөгөө болохоор нөгөө нэг хоёр нь өөрсдөө office romance гэж байна гэж бодоод байдаг. Тэгсэн чинь яг үнэндээ трейлер байгаа тоххой. Иргэн тойрных нь хүмүүс трейлер байгаа. Тий. Гэтэ бол надаас бүр ингээд хамгийн амар реакц гаргасан стори бол чиний сүүлийн стори. Тэр араар тавьчихсан стори. Тэр угаасаа амар хог юм байла. Тэгээд ер нь хүн зэдэв юм аа. Ажлын байрны драм. Ядаргаатай л та. Амар. Тэр чинь тэгэл амархан дуусахгүй тэгэл өдөр болгон тэрнтэйгээ ингээл зурлаа л та. Тэгээд тэр чинь ингээд за шаа боломжгүй нөгөө ам зуулган тэрнээс орж ирээд тэгээд ингээд тэгэн гот ингээд автоматар ингээд зүгээр ингээд хаяад явах ямар ч боломжгүй нөхцөлөд болохоор харин тий айгу хэцүү л дээ. Тэгээд тэр нь ингээд амар юм энэ сторинуудыг амар frustrating юм уурмээр тийм болгож байгаа юм шиг байна. За тэгээд манайх өнгөрсөн дугаар дээр хэлсэн Reddit дээр өөрсдийн кино цаашаа subredditтэй болсон. Тэгээ бас нилээн 20 хэдүүлээ болцсон байх шиг үзсэн шүү дээ. Тэгээ явандаа улам өсөөд тэгээд хүмүүс бүр өөрсдийнхөө түүх мөхийг хуваалцдаг болчихвол гэдэг. Тэгээ одоо үзэгчдийнхээ Reddit story-г юм дээр ярьдаг болчихсон юм. Гадаадын хүмүүсийн story биш Монголд болж байгаа Монгол хүмүүсийн амьдралын тухай сонсоод тэгдэг бол гопс гоё л. Гэтэ ер нь тэр холын мөрөд. Тэр бол холын мөрөд. Нилээн олуулаа болоод. Тэгснийхээ дараа subreddit-тэй тиймэрхүү дүү байдлаар ашиглана гэж найдаж байгаа. Тэгээд та нар одоохондоо бол зүгээр одоо жишээлбэл өнөөдөр ярьсан сторинуудынхаа линк хэтрийг оруулаад явж байгаа. Тэгээд та нараас ороод тэр сторинуудыг англиар нь уншаад, доор нь коммент бас уншаад хүмүүс янз янзын санаанууд хэлдэг юм билэ. Ялангуяа тэр нөгөө нэг 0-доо унтцсан залуугийн тэр сторины доор амар нэттэй сторинууд бахан комментууд амар бичсэн нөгөө жоок болгоод тэдний чинь нөгөө монгол руу орчуулахаар нөгөө инэттэй хаа болчих болохоор тэгээ өөрсдөө бас ороод уншаарай амар нийттэй юмуд лээ. Тэгээд бас өөрсдөө уншаад магадгүй ингээд бит хоёрын хүрсэн дүгнэлтээс өөр дүгнэлтэд нэр өөр санаа бодлоо байвал манай бичлэгийн доор хуваалцаарай, коммент хийээрэй, лайк, share and subscribe тэгээд дараагийнхаа дугаараар уулзцаая. Баярлалаа. Баяртай.